Бүгд өнөөдрийн мэндийг хүргэе, шүлмарсан мэдчилж байна. За өнөөдөр та хэдтэйгээ ээлжид мэрэгээрээ уулзч байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн маань мэрэг болохоор зэрэг яг одоо таны сонсох ёстой байгаа мессеж гэсэн ерөнхий сэдвтэй байх болно. Тэгээ энэ удаадаа бас хид хідэн шинэ хэсгүүдийг оруулж байгаа. Жишээлх юм бол бид нэр номноос ишлэл авч байгаа. За тэгмүн дээрээс нь би өөрөө зүүн савингаа ашиглаад групп болгонд нэг өгүүлбэрийг одоо татаж буулгасан байгаа гэх юм уу. Тэгээ тэрийг самсргуугаар сонгоод та хэдэ бас уншиж өгөх байгаа. Тэгэхээр тэр хэсэг маань бас сонирхолтой байх гэж бодож байна. За тэнийг юм сануулж хэлэхэд subscribe дарж өгөөрэй манайхаа. Намайг үздэг хүмүүсийн маань 50-аас илүү хувь нь subscribe дараагүй яваад байгаа харагддаг. Тэгээ 100k болоход тун ойрцсон байгаа учраас subscribe дараагүй байх юм бол марталгүй subscribe дарж өгөөрэй. Баярлалаа. За одоо хэдүүлээ групп сонголтынхаа хэсэг рүү орцгоё. Эдгээр зургнууд руу харж агаад өөрт нь яалтчгүй таалагдаад байгаа, нүд нь яалтчгүй тусаад байгаа тэр нэг зураг сонгоод за тэгээд цаг руугаа очиж агаад өөрийнхөө мэргийг шууд хүлээж авч сонсох боломжтой болж байна гэсэн. За ингээд та бүхэндээ чимээгүй бясалгаад сонголтоо хийх боломжийг нь олгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай тавьмаар л. За та хэдтэй яг одоо та юу сонсох хэрэгтэй байгаа вэ гэсэн захиусуудын мессежийг нь уламжлахад бэлэн басан байна. За энгийн үеэсээ илүү жоохон замбраагүй харагдчихэж магадгүй. Гэхдээ энэ удаагийнхаа уншлагыг би жоохон өөрөөр хийх гэж хичээж байгаа. Тийм учраас ингээ хэрэгтэй бүх юмудаа цуглуулсан байж байна. За хамгийн түрүүнд та бүхэндээ тайлбарлах юм бол би нэгдүгээр группийнхэндээ бол Species Tarot гэдэг энэ тарог сонгосон байгаа. Тэгээ энэ тароо за мэдээж яриг юм амар гүн хөнгөтэй. За ерөнхийдөө яг байгаль дээр суурилсан юм юутай байдаг хгүй зурвалтай байдаг. За тэгээ би та тэгэхээр яг уншлаг хийж эхлээд байж хахад надад энэ үг нь бүр амар хөөрхөн нүдэн тусан. Би энийг баг өмнө анзаарч харж байгаагүй мөлий. This space is for you буюу за энэ орон зай бол танд зориулагдсан юм шүү гэсэн ийм маш хөөрхөн сахиусынхаа үг юм шиг надад санагдсан. Өмнө нь ерөөсөө анзаарч харж байгаагүй. Тэгээд ялтчгүй яг нэгдүгээр группийг сонгож орж ирсэн хүмүүсийн маань хувьд бол үнэхээр сахиусууд нь яг та хэдтэй зориулаад ингээд юм нэг юм орон зайг ингээд бариад те яг энэ орон зайг энэ цаг хугацааг танд зориулж байгаа шүү гэдгээ илэрхийлэх хүссэн юм шиг санагдсан. За тэгэхээр энэ хайрцгийн нэшин тавьчих. За юунаас эхлэх вэ? Амар тогтлоод байна. За окей. Номноос эхлэе. Энэ удаагийнхаа уншлагаар би номноос иш татах гэж байгаа. За нэгдүгээр группийнхэнд Species Tarot сонгосон нэгдүгээр группийнхэнд зориулагдсан үгийг надад хайлайт хийж өгнө үү? Түүнийг ирэхэд бид бүгд гэртээ байлаа. Энэ юу хаа гэдэг ном амьдрах уу гэдэг ном таад уншижсэн амар гоё ном. Би нэг одоо 2 удаа уншиж байгаа. Нэг уйлал. За энэ дээр надад хамгийн түрүүнд нүдэн туссан өгүүлбэр болохоор түүнийг ирэхэд бид бүгд гэртээ байлаа. За тооны хувьд 143 дахь хуудас 143 гэдэг тоо танд ямар нэгэн байдлаар холбогдолтой байж болно. 4 сарын 31 гэж байхгүй те 3 сарын 14 111444333 гэдэг тоонууд те за 43 гэдэг тоо 14 гэдэг тоо 13 гэдэг тоо 31 гэдэг тоо 41 гэдэг тоо гэх мэт ямар ч байсан 143-ын одоо комбинацууд та нарт маань ямар нэгэн байдлаар хамааралтай байж магадгүй. Гэртээ байлаа. Түүнийг ирэхэд бид бүгд гэртээ байлаа гэж хэлж байгаа юм шүү дээ. Надад юуг санагдуулж байна гэхээр зэрэг нэгдүгээр та хэд маань сахиусууд нь ингээд таныг айгүй тийм бүүцэлж хайрладаг гэдэг нь бол харагдаж байна. Тэгээд түүнийг ирэхэд бид бүгд гэртээ байлаа. Тийм. Одоо та ингээд ерөнхийдөө надад ямар дүр зураг ажиглагдаад байгаа вэ гэхээр та ингээд одоо бүр хөгшрөөд энэ амьдрал чинь ингээд дуусаад гэртээ эргээд очиод сахиусууд чинь таныг яг ингээд бүгдээрээ хүлээсэн. За сайн явж ирсэн үү? Ямар хөө байвдаа гэд ингээд хүлээж ахаар юм шиг таныг амар ингээд халуун дотноор угтаж авах тий. Тэгээ ер нь ингээд дандаа л таныг ингээд хүлээгээл за манай тэр маань одоо ингэж юм тэгж юм гэл дандаа нэг л олон сахиусууд байгаа. Тэгээ тэр сахиусууд нь таныг ингээд амар хайрлаж бүзэлвэл халамжлал хоорондоо яриад хэлцээл за одоо тэрэн дээр нь тэгж туслан энэ дээр нь ингээд хэрэгтэй байна гэл байнга ингэчээдэг юм шиг надад тийм мэдрэмж төрж байна.
бас нэг хажуугаар нь орж ирээд байгаа мессеж юу гэхэлэр зэрэг та гэртээ ямар нэгэн байдлаар өөрчлөлт хийх гээд байгаа, шууд нүүх гээд байгаа байж болно, шинэ байр худалдаж авч иж болно, байраа зарж иж болно, гэртээ засвар хийх гээд байгаа ч юм уу, бас тиймэрхүү нэг нэрийг мэдрэгдээд байна. Эсвэл гэрээ гоёх гээд тэг ингээд гэртээ гэрээ ингээд нэг юм гоё чимэх, яг гэрээ өөрийнхөө орон зайг болгох, яг өөрийн гэсэн орон зайтай болохын тулд ингээд амар гоё хичээж байгаа, мөнгөө цуглуулж байгаа, гоё юм гэртээ худалдаж авч байгаа, атмосфер үүсгэж байгаа. Тэгээд яг нөгөө түрүүний хэлээд байсан те ингээд энэ орон зай бол чамд зориулагдсан юм шүү гэдэг. Тэгэхээр нэг юм гэр орон таны амьдрах орчинтой холбоотой өөрчлөлт, эерэг өөрчлөлт нэг тиймэрхүү бас явж байгаа юм шиг тэг санагдаж байна л та. За одоо болохоор зэрэг би өөрийнхөө гараар бичсэн нэг юм бяцхан өгүүлбэрийг хамтдаа унших болно. За ингэж уншаад болохоор зангуу завны зангуу шүү заяа. Би яг энийг бичиж байхад надад ямар дүр зураг орж ирсэн бэ гэхээр ингээ амар гүн хөлгөө далай. Тэгээд тэр дунд ингээд нэг зав байгаа. Тэгээд зав нь ингээд зангууга доош нь ингээд буулгаж байгаа гэх юм уу. Тийм. За тэгээ ус таныг дуудаж байна. Далд хумсар зүүн савин зангуутай зав гэсэн ийм үгс орж ирсэн байгаа даахгүй. Тэгэхээр ус таныг дуудаж байна гэхээр та өөрөө устай айгуу сайн холбогддог төрлийн хүн байж магадгүй. Ус элементтэй, ус мах бодтой. Ус мах бод юу илэрхийлдэг вэ гэхээр зэрэг бидний далд хумсар зүүн савин илэрхийлдэг. Тэгээд зангуутай зав гэдээ би бүр ингээд зав нь ингээд нүдэнд бүр амар тод харагдаадсан учраас би бүр завыг зурсан заяа. Чаавас миний зурагч гэж юу ах вэ? Тэгээ энэ нь ингээд зангуугаа хийж байгаа гэсэн дүр зургийг харуулах гэсэн. Энэ нь ямар ч та гэхээр зэрэг таад маань ус мах бодтой угаасаа айгуу холбогдох тийм авиастай гэх юм уу. Тэгэхээр та угаасаа айгуу тийм мэдрэмж өндөртэй. За мэлхий болон юуны ордны хож магадгүй, хилэнцгийн ордны байж магадгүй. Мэлхий хилэнц болон за нөгөө ус ордны болохоор загас байдаг. Гэхдээ загасаас ч илүүтэйгээр яг бүр хилэнц болон мэлхий илүүтэйгээр надад орж ирээд байсан. Тэгээд энэ дээр амар хөрхөн юу Нептун буюу 70,000 гараад ирчихсэн. За тэгэхээр загасны ордныхан жиж магадгүй нар сар мандалд ямар нэгэн байдлаар усны юм орд танд хамааралтай, ус мах бодтой орд танд хамааралтай гэж магадгүй. Тэгээд таалахаар зэрэг угаасаа энэ нөгөө нэг юунд амар автдаг зүүн савин, зүүд зэрэглээ, талд ухамсартай айгүй их автдаг төрлийн хүн баад байхгүй. Ингээл жоохон байж байгаа л янз бүрийн бодоол төсөөлөд ингээд суудсан байж идэг. Тэгэд зангуу нь ямар ч ихтэй гэхэлэр зэрэг таны энэ гүн гүнзгий байдал те таны энэ зүүн савингаар аялах чадвар энэ юмыг ингээд доош нь буулгаж өгөөд үндэс хүрцтэйгээ бас холбох нь аюу чухал байдаг. Тэгж чадах юм бол яг энэ аюу тэр гүн гүнзгий бодол те гүн гүнзгий тэр мэдрэмжүүд тэр зүйлээ ингээд хөрстэйгөө холбож өгөж өөрийгөө газардуулах хэрэгтэй байдгаа гэсэн тэр дүр зураг аюу их орж ирээд байсан. Тэгэхээр энэ та нэгдүгээр группийн ямар хамааралтай байж болох вэ гэхэлэр зэрэг та нар маань угаасаа цаанаасаа зүүн савин сайтай айгүй тийм тод зүүднүүд зүудэлдэг хүмүүс байж магадгүй. Энэ бол давхар энержи чек болоод явчихж байгааг санаарай. Янз бүрийн зүүднүүд айгүй их зүудэлдэг тий. За тэгээ зангуутай холбоотой, завтай холбоотой, далайтай холбоотой дүр зураглал янз бүрийн тиймэрхүү юмнуудыг сүүлийн үед бас айгүй их харсан байж магадгүй. Далайн амьтадтай холбоотой баримтат кино үзсэн, альсвал нэг тиймэрхүү зураг мураг янз бүрийн юм ойрт харсан ч юм уу тий. Яг одоо бас нүдэнд чинь тусаж магадгүй юм зав мавтай холбоотой, зангуутай холбоотой юм. Тэгээд энэ бүхнээр за надад биш тэ яг одоо энерги газардуулахад жоохон хэцүү байна. Яг би амар хурдан ингээд амар гүнзгий тийм зүүн савингийн гэх юм уу тийм юм руу ингээд яваад орчиж байгаа учраас тэрийг өөрөө залуурдах жоохон хэцүү байгаа болохоор амар замбраагүй яриад байна шүү заяа. Яг энэ энергийг та нар аягүй их мэдэрдэг гэж магадгүй ямар нэгэн зүйлийн талаар бодохороо тэрэндээ бүр ингээд хөөрөлтөд яваад өгчдөг. K-pop ч юм уу эсвэл ямар нэгэн айдлуудыг амар их дагдаг, тэднэртэй амар их дурладаг. Тэднэртэйгээ бүр ингээд хамт амьдарч найзууд болсон байна. Заримын хувьд бол бүр романтик байдлаар баг гэрэлц мэрэлцэн байна өдр гэж төсөөлж мэсүүлдэг. За тэгээд нөгөө нэг юунд дуртай гэж магадгүй fantasy fiction гэж яддаг шүү дээ. Ингээл нэг юм fairy mary ч юм уу эсвэл одоо хүн чон тэг вампиртай тийм юм амар дуртай, тийм хайр дурлалын зохиол мохиолуудад бас амар дуртай. Тиймэрхүү юм ингээ уншиж уншихаар ингээ амар догдолдог нэг тиймэрхүү бас энерги мэдрэгдэж байна.
Тиймэрхүү юм дуртай бол таад маань яг 100 группээ сонгосон маань гэсэн үг. Энэ эдгээр зүйлд ингэж амар татагдаж дурлаж ингэж амар гүн автдгийн шалтгаан болохоор зэрэг та нар маань угаасаа амар тийм төсөөлөн бодох чадвар сайтай, зүүн совинтойгоо, далд хонсортойгоо ер нь бол байн холбоотой байж чаддаг. Тэгээд юун дээр алддаг вэ гэхээр зэрэг зангуугүй болохоор л алдаад ирдэг гэсэн үг. Яг бодит амьдрал руу өөрийгөө буулгаж чадахгүй ба миний бүр ингээд баг хар мар ингээд салгалаад байна. Шалтгаан нь болохоор угаасаа энэ дээшээ ингэж амар хөгжсөн чакранууд гэх юм уу тий. Яг энэ мэлмийн хүрд болон титэн хүрд энэ төр бүр хит амар хөгжөөд ирэхээр зэрэг жоохон сүнслэг солиорол руу дэлгэх гадаг байхгүй. Тэгэнгუთ нөгөө нэг ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр зэрэг гар хөлрөх, гар салалах гэх мэтчлэн зүйлс байдаг. За би яг одоо өөрийгөө газарлаа буулгаадах юм. Бие мэдрэн өөрийгөө тогтоож байна. За бэлэн болсон байна. Одоо Oracle үзрүүдээ сөхөж харъя. Release and surrender гэдэг үзэр гарч ирсэн байна. Захиусууд нь та хэдэд юу хэлхийг хүсэж байна гэсэн чинь за бид одоо чамайг ивэл болон өөртөөхөө одоо юм гигэн хайраар бүрхэж байна. За тэгээд өөрийнхөө гарыг ингээ нээлттэй болгоод гартаа ингээ базаад байгаа юмнуудаа одоо тавьж явуулаа. За тэгээд бидний одоо олгож байгаа дэмжлэг туслалцааг хүлээж аваа гэж байна. За тэгэхээр та хэд маань сүүлийн үед ямар нэгэн зүйл дээр нэлээд гатсан байдалтай. Нэг юм ингээ тавьж явуулахгүй бүр амар базаад хичээгээд байгаа. Тэгээ тэрийг одоо ингээ тавьж явуулах хэрэгтэй байна. Бас яг нөгөө элсийг ингээд амар чанга бацгаар зэрэг угаасаа гарны завсраар ингээд гардаг шүү дээ. Яг тийм дур зураг байгаа байхгүй. Тэгээд энэ зүйлээ одоо тавьж авах цаг нь болсон байна гэж хэлж байна. Ямар нэгэн юмнаас амар зуураад байгаа юм шиг байна. За энэ нь хин нэгэн хүн байж болно. Аль эсвэл ямар нэгэн ажил төрүүлтэй. За таны ихтгэл үнэмшил гэх мэтчлэн зүйл байж болно. За тэрийг одоо тавьж аваад бид нэр чамайг таны сахиусууд чинь таныг залах, замжлах, зааварлах тэр боломжийг нөгөө тэгвэл таад маань өөртөө хамгийн амар контролтой байгаа болохоор зэрэг тэд нар маань ажиллаа хийгээд аягүй хэцүү юм гэсэн үг. За, окей. Дараагийн Oracle үзрээс сөхөж харъя. Daniel гэдэг сахиусан тэнгэр гарч ирсэн байна. I am the angel of marriage. За, би бол гэрлэлтийн сахиусан тэнгэр юм. Тэгээ би чамд яг одоо тусалж байна гэж байна. За, тэгэхээр шууд утгаараа энэ донд одоо гэрэлсэн хүнтэйгээ жоохон асуудалтай байгаа хүмүүс байгаа юм шиг байна. Альсвал гэрлэлттэй хорим найртай холбоотой юм хийж байгаа хүмүүс байж болно. Энэ бол хамгийн наад захын шууд утга байгаа. Тэрнээс илүүтэйгээ бас юу байж болох вэ гэхээр зэрэг хорим найр гэдэг зүйл, гэрлэлт гэдэг зүйл өөрөө болохоор зэрэг хин нэгэнд амлалт өгөх ямар нэгэн зүйлд сэтгэл шулуутаа бас илэрхийлж яадаг. Тэгээд тийм тэгэхээр ер нь бол энэ ямар нэгэн зүйлийг айгүй зүрхэндээ ойр байлгаад ингээд амар чанга бацсан байгаа харагдаж байна. Энэ базуурыг сул тавиад тэгээ тэр базагдаад байгаа тэр зүйл чинь танаас явах нь үгүй юу гэдгийг харах цаг нь ирсэн байна гэсэн мессеж гарч ирж байна. Тэгэхээр энэ бол хин нэгэн хүнтэй ямар нэгэн харилцаатай холбоотой байх магадлал айгүй өндөр болоо авчлаа. Дахиад нэг орж ирсэн мессеж нь болохоор зэрэг та хэд маань хин нэгэн хүнээр өөрийгөө газардуулах гэдэг юм шиг одоо ямар нэгэн хүн хүнийг ингээм амар чанга ингээд зүрхэндээ ойр барьцсан тавьж авах хүсэхгүй байгаа. Тэрний шалтгаан нь юу вэ гэхээр зэрэг тэр хүнээр дамжуулж та бодит ертөнцтэй холбогддог. Тэр хүн байхгүй бол таны зангуу байхгүй болсон юм шиг та хаашаа хийсэд явах нь мэддэхгүй, хаашаа урсаад явах нь мэддэхгүй байгаа юм шиг тийм айцтай байгаа юм гэсэн үг. За, тийм мессеж бас орж ирсэн. Тэгээд энэ хүнийг та бас өөрийнхөө гэр болгох гэдэг гэж магадгүй. За, одоо болохоор тайрах үзэрнүүдээ сөхөж харъя. Энэ хоёр мессежийг уншаасан. Emperor хүзэр. За тэр хүч хүзэр буруу гарч ирсэн байна. 2-ын сава. 5-ын сэлэм. За тэр хамгийн сүүлд нь 2-ын аяга. За тийм байна. Нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн маань хувьд бол харилцааны тал дээр, хамтралын тал дээр ямар нэгэн асуудал байгаад байна. За хостой хүмүүсийн маань хувьд хосоо маш чанга ингээд одоо хажуудаа байлгах гэж амар үзээд байна гэсэн үг.
амар базаад байна. Тэр хүнээр одоо амьдралаа төсөөлөд байна л да. Тэр хүнээр амьдралаа төсөөлөд байна. За энэ нь болохоор зэрэг бүр тэг байтугай маш эрүүл харилцаатай гэж өөрийгөө боддог тийм харилцаан дээр ч гэсэндээ асуудал гарч байгаа асуудал байж болно. Яагаад гэвэл зэрэг та өөрийнхөө хүчийг тэр хүнд өгсөн байна. Та өөрийнхөө хүчийг тэр хүндээ өгсөн байна. Тэр хүн л таныг аз жаргалтай болгож чадна. Тэр хүн л таныг тухтай байлгаж чадна. Тэр хүн л таныг гэр болдог тий. Тэр хүнтэй байхаараа л илүү тухтай байдаг. Тэр хүнтэй байхаараа л илүү өөртөө ихтэй болдог. Тэгэхгүй тэр хүн хажууд чинь байхгүй бол та өөрөө болохоор зэрэг нэг юм нэлцэнхай хуягнаасаа гарсан эмгэн хүмүүс шиг хамгаалалтгүй тийм мэдрэмжийг аваад байна гэсэн үг. За энэ нь шууд утгаараа яг хос байж болно. Заримынх нь хувьд маш хамгийн сайн найз нь байж болно. Ямар ч байсан та өөртөө чи айгүй тийм дотно. Та яг тэр хүнгүүгээр амьдралаа төсөөлж чадахгүй байгаа хин нэгэн байгаад байна гэсэн үг. За заримынх нь хувьд болохоор зэрэг нэг ийм хүн миний амьдралд байх ёстой гэж бодоод байгаа. За сингл хүмүүсийн маань хувьд ялангуяа миний амьдралд нэг ийм хүн байх ёстой. Би энэ хүнгүүгээр одоо би хосгүй учраас те ийм аз жаргалгүй байгаамаа. Би хосгүй учраас өөртөө итгэлгүй. Би хосгүй учраас ингээд одоо төсөөллөөрөө нэг тийм хүнийг би болгоцсон. Тэгээ тэр хүн чинь л танд ингээд хайр, аз жаргал, халамж тэр имийг өгөх ёстой гэж төсөөлцөн. Тэгээд тэр нь байхгүй болохоор зэрэг амар тийм сэтгэлээр унаастай тий өөрийгөө хөчгөө юм шиг мэдрээд байгаа ийм байдал ажиглагдаж байна. За би ойлгомжтой ярьж чадж байгаа болов? Их тиймэрхүү юм аа. Энэ хүн нь биш үү яг үндэ одоо гол дүр биш байгаа байхгүй юу? Зүгээр гол дүр нь, гол утга нь, гол учир нь юу вэ гэхээр зэрэг энэ хүн гэж бодоод байгаа эсвэл тэр нэг зүйлийн төлөө гэсэн таны сэтгэл гол учир юм аа. Тэр хүн шууд утгаараа таны эхнэр нөхөр найз охин найз залуу харьцаж байгаа хүн байсан ч бай. Үгүй ч бай. Ямар ч хэлсэн нэг юм хүнийг ингээ бодоод тэр хүнээрээ амар тийм юу яагаад байна. Хамаг юм нөхөөлөх гээд тэр хүнийгээ өөрийнхөө их усүр болгоод тэр хүн нь бүр амьдралд чинь байгаа ч байгаагүй ч бай заяа. Тэр хүн л танд хамаг юм өгөхтэй юм шигээр бодоод ингээд өөрийгөө амар хязгаарлаж байгаа харагдаж байна. Гэтэл таны их сурвалж, таны нөөц болцоог хангаж өгөх ёстой зүйл чинь болохоор зэрэг одоо бурхан ертөнц захгүй юу? Сахиу соц чинь баггүй юу? Тэрнээс биш хин нэг нь таны амьдралд гарч ирснээр хин нэг нь таны амьдралд хажууд чинь байснаар энэ бүхнийг өгөх ёсгүй. Тэр хүн таны ээж биш, аав биш, тэр хүн таны одоо тэ сахар ээж аав биш, тэр хүн танд ямар нэгэн өргөө байхгүй юу? Тэрийг амар ойлгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ямар нэгэн хүн дээр, ямар нэгэн харилцаан дээр амар их акцент өгөөд тэрнээс айгүй их юм нэгж байгаа. Өсвөлэн ангаахаа шиг зан гаргаад байна хэдүүлээ дэшээ харцсан жив надаа хоол надаа хайр надаа комфорт тэ надаа тухтай байдал надаа мөнгө төгрөгөг жив гэдэг ингээд аа. Тэгээ таны амруу ирж одоо хоол хийж өгөх ёстой зүйл нь бурхан ертөнц болохоос биш хин нэгэн хүн бол биш ээ. Энийг одоо сахиусууд нь танд хэлхийг хамгийн хүссэн маань яг л энэ зүйл танд таны төсөөснөөс илүүгээр их нөлөөлөд байна өдөр тутмын амьдралд. Тийм за Two of Cups, Two of Wands гэдэг хоёр ширхэг хоёрын үзэр гарч ирсэн байгаа байхгүй юу. За хоёрын саваа болохоор зэрэг ирээдүгөө төлөвлөх, сонголт шийдвэрүүдийг хийх зэрэг байдаг. Хоёрын аяг болохоор зэрэг хүн хоорондын харилцаа, хамтрлын талаар ярьж байдаг. Хоёрын аяг дээр асуудал гарч ирсэн маань ихлээр зэрэг таны хувьд яг хүн хоорондын харилцаа, эхнэр нөхрийн харилцаа, найз охин найзлуугийн харилцаа, хайрын харилцаа, хүндлэл нөхөрлийн харилцааны тал дээр ерөнхийдөө ингээ нэг юм амар ямар нэгэн зүйл болохгүй байна. Энд дээр жоохон блок үүссэн байна. Хитрхийн юмыг хар цагаанаар хараад байна гэсэн үг тийм. Найз нөхөд гэдэг бол бас л ингээд таны нэг юм аз жаргал, гэрэл гэгээ, амьдралыг сонирхолтой болгодог зүйлийн их усэр болцсон байгаад байдаг. Тийм босод хүн дээр хитрхийн амар их акцентууд өгөөд босод хүмүүст айгүй хүчээ өгöd байгаа харагдаад байна. Тэгэл хэрвээ найзгүй бол хэрвээ нөхөргүй бол хэрвээ эхнэргүй бол хэрвээ найз залуугүй бол найз охингүй бол хэрвээ хайртай хүнгүй бол би ойр ганцаараа гэсэн юм мэдрэмжтэй тийм. Ийм байгаа харагдаж байна. Тэгэхээр яг одоо хүн төрөлхтөн бид нар бол бас ийм амтны инстинкттэй сүргээрээ амьдардаг. Амьтад бол мөн хүн хоорондын харилцаа бусад хүмүүс бидний амьдралд чухал одоо өөрийгөө гүйцэтгэдэг нь үнэн.
Гэхдээ энийг хитрхийн амар хитүүлээд ирэх юм бол та гэдэг нөгөө би гэдэг үзэлтэй та өөрөө энэ донд байхгүй болчихж байгаа гэсэн. Таны өөрийн хүч, таны өөрийн хайр, өөрийгөө гэсэн хайр тэр юмнууд ингээ байхгүй болоод байна. Тэгэхээр одооноос ахуулаад хэдүүлээ зүгээр яг өөр дээр илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэдгийг сахиусууд нь гол нь хэлээд байна гэсэн үг. Энэ босод хүмүүсээс нэхээд байгаа зүйлээ өөрөө өөртөө өгч чадахгүй юу гэдэг дээр анхаарлаа хандуулъя гэсэн юм хэлж байгаа байна. За хоёр oracle үзэж татаж харъя. Abundance гахалтай. Twin flames. За түрүү надад яг энэ талаар ярьж байхад ихэрдүүл санаанд орж ирээд байсан. Тэгсэн чинь ихэрдүүл нь гараад ирж байгаа юм байна. Би ихэрдлийн талаар ярихдаа жоохон болгоомжтой байдаг. Тэгээд энэ дээрээс би юу гэж хараад байна вэ гэхээр түрүү ингэж хэлмээр санагдсан байхгүй. Таны хувьд ингээд нэг юм миний заяаны хайм те эсвэл миний soulmate эсвэл миний ихэрдүүл гэдэг нэг юм хүн байх хэвээр тэр хүн л надад ингээд миний бүх юмыг өгөх ёстой гэж бодоод байгаа. Гэтэл бодит амьдрал дээр тийм байдаггүй. Хүн ихэрдүүлтэйгөө учирсан ч гэсэндээ стил өөрөө өөртөө хайртай байх хэрэгтэй. Стил өөрийгөө хангах хэрэгтэй байхгүй юу? Ихэрдүүл гэдэг зүйл маань болохоор зэрэг бидний заяаны хайм гэж яриад байгаа тэр зүйл маань бол стил одоо бурхан ертөнцийн биднэр лөө өгж байгаа билүүдийн нэг байдаг. Тэгэхээр энэ ихэрдүүл гэдэг зүйлээ даваад заяа хин нэгэн хүмүүс, хин нэгэн тодорхой хүмүүс гэдгээ даваад цаатлынхаа нөгөө бурхан ертөнц сахиусуудтайгаа харилцаагаа илүү гүнзгий болгох нь маш чухал байна. Нэгдүгээр групп ихний хувьд. Тэгэхгүй бол өөрөөр хэлэх юм бол энэ ихэрдүүлээ өөрийнхөө бурхан болгох гэдэг байна. Заяаныхаа ханыг хажуудаа байгаа хүнийг өөрийнхөө бурхан болгох гээд тэрнээсээ хамаг юмаа бурханаас гуйдаг юмаа гуугаад нэхэд тэгээд тэнгууд ихэрдүүлч гэсэндээ бас л ингээ хүний дүр төрхтэй байгаа шүү дээ тий. Энэ амьдрал дээр чинь бол хүний дүр төрхөөр танд ирж байгаа хүн гэдэг амьтан өөрөө нөөц бололцооны хувьд хязгаарлагдмал жоохон байж байгаад ядардаг, жоохон байж байгаад өлсдөг тий унтах хэвээр гэх мэтчлэн тийм хязгаарлагдмал 3D биетээс тийм их юм хүсэх нь айгүй шудраг бос зүйл юм гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тэгээ таны хүсэж байгаа тэр талын эд баялагтай байдал, дутуугүй байдал, тэр хангалттай хайр, хангалттай comfort буюу нөгөө тав тухтай байдал, хүндлэл, нөхөрлөл, цаг зав тий халамж энэ бүх зүйлээ таныг дүүрэн болгодог тэр бүх зүйлийг өөрийнхөө бурхнаас гуйх хэрэгтэй. Өөрийнхөө ертөнцөө сахиусуудаас нэхэх хэрэгтэй. Тэрнээс биш хин нэг хүнээс биш, найзаасаа биш, ээжээсээ биш, ааваасаа биш, хүүхдээсээ биш, ертөнцөөс гэдгийг ойлгох хэрэгтэй байна гэсэн ийм мессеж нэгдүгээр группийн дээр маань гарч ирж байна. За хамгийн сүүлийн мессеж бол Astro Show хаяа. 10 дугаар дээр охины орд будах гараг багш шиг байна. Тийм та хэд болохоор зэрэг одоо сахиусууд нь таны юун дээр илүү анхаараасаа, хүмүүс дээр анхаарахаас илүү өөрийнхөө карьер дээр, ажил төрөл дээр таны энергийг цэнгэлдэг тэр үйлс дээр илүү анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Таныг одоо ажил карьер дээр илүү анхаараасаа гэж хүсэж байна. Хүмүүс дээр биш. За энэ 5 сэлэм дээр би энэчнээс гайдбукнээсээ юу хараадах юм? Тайлбар хараадах 5 сэлэм дээр дахиад нэг мессеж байгаа юм шиг харагдаад байна. За таны ингээд амар хичээгээд байгаа тэр зүйл чи яг үндэ таны энергитэй чинь дүүцэж очих юм уу? Ингээд ямар нэгэн байдлаар те амар их тэмцээлээдэг, амар их хичээгэлээдэг. Гэтэл яг юуны төлөө юм бэ гэдэг жоохон мартцсан байгаа юм шүү гэсэн мессеж гарч ирж байна. Заавал ямар нэгэн зүйлийг авч иж санаа амарх нь зөв үү буруу юу гэсэн ийм мессеж гарч ирж байгаа хгүй. За тэгээд өөртөө хатуу ханддаг байдал өөрийнхөө талаар муухай боддог тэр бодлуудыг чинь бас харуулж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр өөртөө үнэнч бай, өөрийгөө битгий хуур, өөрөөсөө битгий нүрээ буруул, өөртөө илүү зөөлөн хандах хэрэгтэй байна гэдгийг сануулж байна. За ийм мессеж гарч ирсэн байна. За хэрвээ ингээд иймэрхүү мессежнүүдээ авч чадах юм бол танд болохоор зэрэг уулна ийм мөнгө төрөхтэй байдал тий яг ингээд манифест хийж байгаа тэр зүйлээ хүлээж авах тэр боломж бололцоо бүх юмуд нь айгүй их байна. Гэтэл таад маань зүгээр хитрхи ямар нэгэн зүйлд атачд буюу хамааралтай болцсон
ялангуяа хин нэгэн хүнд эсвэл ямар нэгэн харилцаанд те надад энэ харилцаа байх ёстой, би ихэр дүүлийн харилцаанд орох ёстой юм ёстой гэж бүр амар ингээд бодсон. Тэрийгээ бүр ингээд базаад чаргууцалдаад араас нь бүр ингээд зүтгээд тэр байтугай хүн амьтантай муудалцаад өөрөө ч гэсэндээ ингээд амар стресстэй ингээд байгаа харагдчихэв. Юмыг зүгээр байгаагаар нь байлгаад жоохон ингээд энэ чанга хатгсан хатгаа тавиад тэгээд нөгөө нэг сахиус ертөнцийнхөө ажлыг нь хийлгэмээр байна гэсэн мессеж гарч ирсэн байна. Маш тодорхой мессеж гэж би бол хавтаа үзэж байна. За нэмэлт хэсэг гэрээ болохоор хэдүүлээ юу ярих вэ гэхлээр зэрэг за яг энэ тавьж явуулах ёстой хүний талаар энэ харилцааны талаар нэмэлт мэдээлэл илүү тодорхой мэдээллүүдийг авах болно. Яг энэ харилцаа ямар учиртай харилцаа юм бэ? Танд юуг ойлгуулах гэж ирсэн харилцаа юм бэ? Тэгээ яг одоо гараад байгаа асуудал нь юу юм бэ гэсэн хид хид асуултнуудыг асуух болно. За тэгээ хэрвээ тэр нь танд сонирхолтой санагдаж байх юм бол нэмэлт хэсгийг худалдаад авч болно. Заавал авах шаардлага бол байхгүй. Энэ хүртэлх мэдээлэл нь хангалттай бөгөөд бүрэн мэдээлэл мөн юм. За гэхдээ нэмэлт хэсгийг бас худалдаж авч сонсохыг хүсэж байгаа бол хэрвээ танд энэ саяны миний ярьсан энэ зүйлс үнэхээр өөртөө таарсан бол нэмэлтээ худалдаад авч болно. За нэмэлт авах гэсэн бол pinned comment буюу хамгийн ихний коммент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагаа худалдаж аваад шууд хүлээж авч сонсох боломжтой гэдгийг дахин дуулгая. За ингээд энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзсан бүгдээрээ баяр таа. За 2 дугаар группийн маань амжилттай тутамаар л за та хийдийхээ яг одоо сонсох хэрэгтэй байгаа мессежийг нь уншиж өгөхөд бэлэн болсон байна. За та энэ удаа бас нэлээд өөр байдлаар уншиж өгөх болно. За номноос иш татаж өгөх болно. За энэ би бас нэг өөрийнхөө бэлдсэн бяцхан өгүүлбэрийг бас тайлд уншиж өгөх болно. За тийм мэдээж хэрэг оргил үзэх болон тайрах үзрээ харах болно. За би юунаас эхэлмээр байна вэ гэхлээр эхлээд цааснаас эхлэе. За та эд дээр гарч ирсэн юм болохоор зэрэг за шар өнгөөр бичигдсэн. За хорвоо таныг мартаагүй. Та юунаас ч хоцроогүй гэсэн ийм мессеж танд гарч ирсэн байна. За энийг би яг хийж хахад надад ямар мэдрэмж төрсөн бэ гэхлээр зэрэг 2 дугаар группийн маань нэг юм ямар нэгэн зүйлээс жоохон хоцроод байгаа юм шиг те амьдрал хажуугаар нь урсаад байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмжтэй бас жоохон өдрүүдийг өнгөрөөгд байгаа байж магадгүй. Тэгээд яг л нэг юм одоо босоцтой өөрийгөө жоохон харьцуулаад яа манай үеийнхэн ингээд тахад би ингээд байна гэсэн нэг тиймэрхүү бас юмд айгуу жоохон ороогдоод байгаа байж магадгүй. Тэгэнгүүт ертөнц таарад маань юу сануулад байгаа вэ гэхээр зэрэг юм болгоо нөгөө өөрийн цаг хугацаатай гэж хүмүүс байнга яриад байдаг. Яг тэрийг одоо санах нь маш чухал байна гэж сануулад байгаа шүү. За одоо болохоор зэрэг номноос иш татыг за энэ болохоор Йохагийн амьдрах уу гэдэг ном. За хайлайт хийж харагдаж байгаа болохоор өөрөөсөө гадна ээж ихч хоёртой хуваачаад надад хувь өгөхгүй хэмээн ажил суудал өнөөх 3 хэсгээ бүгдийг нийлүүлээд 4 болгож хуваав. За тийм тэгэхээр яг дахиад нэг юм ямар нэгэн зүйлээс дутаад байгаа юм шиг ямар нэгэн зүйлээс хоцроод байгаа юм шиг тэгснэ 111-ийг нээсэн байна гайхалтай. Тэгэхээр та дэм маань хувьд сүүлийн үед 11 гэдэг тоо 111 гэдэг тоог айгүй харж исэн. За мөн дээрээс нь та дэм маань 3-ын тоо бас айгүй хамааралтай байж магадгүй. 3 эсвэл та маань өөрсдөө 3 сард төрсөн эсвэл ямар нэг сарын 3-ны өдөр төрсөн байх магадлалтай. За тэгээд яг энэ дээр харахад болохоор зэрэг ингээд ээж ихч хоёртой хоочоод надад хуухгүй гэдэг яг нэг юм ямар нэг юм гордоод байгаа ямар нэг юмнаас хоцорчгүй гэсэн жоохон айцтай байгаад байгаа юм уу даа гэсэн ийм мессеж маань бол дахин давтагдаж гарч ирлээ. За одоо болохоор зэрэг хэдүүлээ Oracle үзэр рүү оръё. За эхлээд болохоор зэрэг хэдүүлээ daily guidance-а харъя. За ground yourself буюу өөрийгөө энерги газардуулаарай гэсэн мессеж гарч ирсэн байна. За яг одоогоор бол таныг дааж явдаг одоо сахиус тэнгэрүүд нь те ертөнцийн та хэдийгээ энерги жоохон газардуулж өгөөсэй гэж хүсэж байна. Байгаль талхаасаа магадгүй ингээд нөгөө нэг за одоохондоо бол арай болохгүй байх. Гэхдээ ер нь юм хөл нүцгэн яваад те гой тасгал хөдөлгөөн хийгээд гэр орноо гой цэвэрлээд амттай шимтэй юм гой хоол унд хийж идээд ингэж яваасаа гэж хүсэж байна. Тийм тэгэхгүй бол яагаад вэ гэхээр зэрэг айгуу тийм хитрхи их юм бодоод
ингээд дандаа юм дээшээ хөөрсөн энергитэй яваад байгаа байж магадгүй. Тэгээд энэний бас нэг том шинж тэмдэг нь юу гэдэг вэ гэхээр зэрэг хөл мөлөө, хөл гараа янз бүрийн юм хүмүүнд амархан цохих барах. За тэгээд шүн сэрүүлцэх, сайн удаж амарч чадахгүй байх гэх мэтчлэн зүйлс бас айгүй том шинж тэмдэг болж ирдэг. Тэгэхээр хэрвээ иймэрхүү шинж тэмдгүүд өөртөө илэрч байгаа бол аль болох өөрийгөө газардуулаад энерги сайн тогтоож бариарай гэдгийг сануулж байна. За хажуугаар бас нэг орж ирсэн мессеж болохоор зэрэг одоо энэ уншлагаас гарч ирэх мессежинд бэлэн байгаарай гэж бас хэлж байгаа юм шиг надад санагдаж байна. Энэ жоохон таныг дөргиож бас магадгүй байгаа юм шиг байна. За яалтчгүй хоёр ширхэг messages from your angels үзэр гараад ирсэн. Би бол групп болгонд нэгийг сонгож ирсэн чинь та хэд дээр хоёр гарч ирсэн учраас хоёулаа ингэ сонгохоор болсон шүү. За нэгтгэн болохоор зэрэг Акаша гарч ирсэн байна. За та бол сүнслэг багш юм гэж хэлж байна. За тэгээд you have the ability to counsel others and help. Тэгэхээр та бусдыг ингэж одоо зааварчлах, замчлах юм айгүй авиастай таад маань бол бас маш юм сүнслэг хүмүүс бол байх шиг байна. 2 дугаар группыг сонгосон хүмүүс маань тэгээ та хийдийхээ тэрийг тийм ялцчихгүй энэ third eye гэдэг хүзрийг сонгосон мэлмийн хүрттэй холбоотой хүзрийг сонгосон гэдэг нь бас маш гайхалтай. Тэгэхээр таад маань бол ялцчихгүй маш зүүн савин өндөртэй. Цаанаас авиас бэлэг сайтай тийм хүмүүс байх шиг байна. Тэгэхээр энийг авуулна цааш та ашиглаад явбал аюу зүгээр байна гэж сануулж байна. За тэгээд Акашийн товчоо гэдэг зүйлийн талаар бас мэдээлэл таадад маань хамааралтай байж магадгүй. Акаша гэдэг маань болохоор ертөнцийн номын сан шиг зүйлийг хэлж яадаг. Одоо харууд хэлэхдээ болж өрнсөн бүх зүйлийг хөрөмтлүүлж аваад хураадаг юм номын сан шиг гэх юм уу датабейс шиг тийм зүйл байдаг. Тэгээд тэр номын сангийн хамгаалагчид гэдэг янз бүрийн тийм айгу сонирхолтой юмнууд байдаг. Тэгэхээр тиймэрхүү төрлийн Акашийн товчооны талаар мэдээллийг бас судалж үзээрэй гэж зөвлөе. За дараагийн мессеж нь болохоор зэрэг Индриэл гэдэг сахиусан тэнгэр таад дээр маань буусан байна. За таад бол гэрлийн ажилтнууд юм аа. За окей. За 2 дугаар группийн бол үнэхээр сүнслэг багш нар юм байна. Тэгээ тийм ч учраас та хэдийн хувьд ингээд энерги газардуулдаг байх нь маш чухал. За тэгээ би дөнгөж цаг яалтчгүй надад ингээд тэ энэ мэдээлэл та хэдийг бэлэн биш байж магадгүй гэж сануулад байсан маань юм учиртай маань. Тэгээд энэ хоёр хүзэр хоёулаа нэг утгатай хүзрээ нэг нь болохоор зэрэг Акашийн товчоо. За you are spiritual teacher та сүнслэг багш гэж байгаа. Дараагийнх нь болохоор зэрэг та гэрлийн ажилтан. Тэгээд бурхан таныг болохоор зэрэг өөрийнхөө энэ гайхалтай одоо гигийн гэрлээ бусдад ингэж түгэх хэрэгтэй байна гэж сануулж байна гэдэг байгаа байхгүй. Дэлхийд дээр босон сахиусан тэнгэр шиг таны одоо авиас бэлэгчийн энэ ертөнцид хэрэгтэй байна гэж дуудаж байна. За би энэ хоёрыг ингэж хоёулаа юм нэг утгатай хоёр хүзэр гэж үнэхээр бодоагүй. Би бусад бүх группуудад дандаа нэг хүзэр сонгосон боловч энэ танай групп дээр яалтчгүй хоёр хүзэр хамтдаа гарч ирсэн. Тэгээ би яагаад ч юм бэ? Заримдаа ингэж яг нэг хүзэр авнаа гэсэн байж хахад хоёр хүзэр гараад ирэхээр би дахиад холдог байхгүй. Тэгээ энэ удаад болохоор би за хоёул ингэ авчи. Тийм л гарч ирэх шаардлагатай байсан юм болов гэсэн чинь double confirmation те double юм баталгаажуулалт өгсөн байна. Гайхалтай. За тэг би сая амар драматик чиш баг айч. Тэгээ таад ихэ бас энергийг мэдэрсэн байж магадгүй. Энийг сонсоход жоохон итгэмээргүй санагдаж магадгүй. Гэтэ ийм өгөгдөл ийм юм хүн бол үнэхээр байна шүү. Тэгээ үнэхээр яг 2 дугаар группыг сонгох хэвээр хүмүүс нь сонгож орж ирсэн байгаа. Бүхэл бүтэн 5 групптэй уншлах шүү дээ. Тэгэхэд хоёрыг сонгож орж ирсэн гэхлээр үнэхээр яг л та энийг сонсох хэвээр байсан болоо сонсож байгаа гэдгийг чинь дахин баталж хэлж өгье. За тэгээ third eye tarot гэдэг те ингээд ийм 3 дахь мэлний эзгэлээ гэсэн иймэрхүү юм хумыг сонгосон гэхлээр тэгээд ойлгомжтой санагдаж байна. За эхний хүзэр болохоор зэрэг сүх тэрэг. 2 дахь хүзэр болохоор за Ace of Cups. За 3 дахь хүзэр болохоор зэрэг 8-ын сава, 4 дахь хүзэр болохоор 7-ын зоос. За хамгийн сүүлд нь болохоор зэрэг 3-ын сава бүр орж ирсэн юм. За та бүхэн өөрийнхөө амьдралын маш чухал үеийг орох чинь. За энэ бол сүнсний сэргэлтийн үе байх болно. Хэрвээ та өмнө нь сүнс чинь сэрж исэн бол өмнө нь бас сүнслэг амьдралаар угаасаа амьдраад удацсан байгаа хүн бол одоо дахин нэг сүнсний сэргэлтийг хийж илүү гүнзгийрэх болно гэсэн үг. Ерөөсөө юм сонирхож байгаагүй хүмүүс байгаа бол том утгагүй сүнслэг ертөнц рүү хөл тавьж байна. Яалтчгүй. За тэргүүн аяг гарч ирсэн Ace of Cups.
За тэгээд хурд хүчний хүзрүүд бас маш их байна. Яг гэвэл 7 дугаартай Chariot буюу сөөх тэрэг хүзэр. За тэгээд 8-ын саваа зэрэг нь бол өөрөө ерөөсөө л ийм хурд хүчний хүзрүүд байдаг. Нисэл орж ирж байгаа юм шиг. Тэгэхээр энэ донд ерөнхийдөө маш гинтийн, маш хүчтэй сэрэлт хийх хүмүүс байна. Гинт та хэд маань амар зөнтэй зүудлах, гинтл ингээл иймэрхүү юмд амар татагдал өөрөө ирэхгүй уншаал, цагаа гаргаал, өөрөө бясалгалаа хийгээл ингээл ерөөсөө ингээл пүх гэл орчхоор байгаа харагдаж байна. За тэгээ та хэд маань ерөнхийдөө бол өөрийнхөө энэ сүнслэг авиас бэлгийг одоо үнэхээр ингэж бэхжүүлж те үнэхээр яг одоо бараг нүдэнд харагдаж гарт баригдах үс юм өөрийнхөө бүр бараг ажил болгоод явах ийм боломж ч гэсэндээ та бүхэнд маш нээлттэй байгаа харагдаж байна. Энэ бол та хэдийн маань хувьд цоошин эхлэл байх болно. За тэгээ 3-ын саваа 3 харж гарч ирсэн. За энэ том өөрчлөлтүүд ямар үнээрээ ирж байгаа вэ гэхлээр зэрэг өөрчлөлттэй та хэдийн хувьд ямар нэгэн зүйл хойшоо татагдаж магадгүй. За та хэд маань ийш тийшээ аяллаар явна ч юм уу эсвэл ямар нэг тийшээ нүүн гэж бодсон байсан чинь тэрний чинь ямар нэг юм бүтгээ болох ч юм уу тиймэрхүү асуудлууд гарч болцсошгүй. Гэхдээ тэрний шалтгаан нь юу вэ гэхлээр зэрэг та хэд маань энэ том үйл хэргийг гүйцэтгэх цаг нь ирчээд байгаа учраас таны өөрийнхөө зүгээс төлөвлөсөн байсан зарим нэг төлөвлөгөөнүүд нурах магадлалтай байна. Гэхдээ сахиусууд нь юу хэлээд байгаа вэ гэхлээр зэрэг тэрний чинь оронд чиний одоо төлөвлөжсэн тэр төлөвлөгөөнөөс чинь хэд дахин гайхалтай, хэд дахин үржил шинтэй, хэд дахин утга учиртай гайхалтай тийм төлөвлөгөөг бэлдсэн байгаамаа. Тэгээ тийм учраас битгий гоморхоорой, битгий урам хугараарай гэж хэлж байна. Яг л та хэдийн маань хувьд бол айгүй тийм цоошин ертөнц рүү цоошин үе рүү орж байгаа ийм байгаа харагдчих шүү. За тэгээ 2 Oracle үзээр татаж харъя. Stabbed in the back. За та нарын маань хувьд болохоор зэрэг энэ сүнхний сэрэлт нь бас зүгээр ч нэг ингээд амар randomly тэг гинтл ингээд тийм санамсаргүйгээр ирсэн зүйл бол бас биш гэж хэлж байна. Та өмнө нь магадгүй өмнөх амьдралдаа тийм тэг байтугай бүр урд насндаа ч юм уу айгүй тийм хүнд хүчтэй одоо шарахыг бас амсч исэн байж магадгүй. Тэгэд энэ ийм ангаас нь том шарах үүссэн. Тэгээд тэрийг ингээд аниулахын тулд та яалтчгүй тэр одоо надад миний нүдэнд ямар дүр зур харагдаад байгаа гэхээр ингээд хин нэг нь таны ингээд араас ч утгалаад те таны ингээд биен дээр амар том юм муухай ангаас нь шарах үүсгэсэн. Тэгэд энэ ангаас нь том шарахыг юугаар дүүргэх вэ? Яавал би нэг илаашуулах вэ гэж бодсноо. Яг бүр ингээд ертөнцийн хамгийн өндөр татамжийн гэрэл гэгээгээр энэ сорвиг ингээд дүүргээд ингэсэн. Тэгээ энэ нь эргээд таны зүгээр нэг сорв биш, зүгээр нэг шарах биш, бүр маш том юм хүч, бараг зэвсэг шиг тийм зүйл болж байгаа харагдаж байна. Тэгээ ингэснээрээ та энэ хорвоо ертөнцид яг тэр гэрлээрээ ингээд гэрэл болоод бусдыг бас ингээд замчлах, хөтөжлөх ийм боломж бол гарч ирж байгаа харагдаж байна. Маш гайхалтай. За би нэмэлт нэг тодруулга авъя. За энэ шарах нь яг юутай холбоотой шарах юм болоо гэдгийг харж өгнөрөө. За энэ хүн бол эмэгтэй хүн байна. Ээжийн талынхан гэр бүлээс болохоор мэжийн талын хүн байж магадгүй. Ямар ч үс нэг эмэгтэй хүн таныг айгүй их шахалуулсан харагдаж байна. Тэгэд энэ эмэгтэй бүр хууль бус зүйл хийсэн байх ч магадлалтай. Хулгай дээр юм хийсэн. Эсвэл үнэхээр жигнэсээ ингээд хүний одоо бие сэтгэл санаа нэм хохирол учруулсан. Хэрвээ үнэхээр ингээд цааш нь одоо бүр репортлоод ч юм уу те ингээд бүр цагдаа магдаад мэддэгдвэл бүр ийм ял хүлээхээр байсан төрлийн ийм маш онцгой зүйл хийсэн ийм эмэгтэй хүнийг харуулж байна. Тэгээ энэ хүн бол танд худлаа ярьсан байна. Тэгээ хулгай дээр юм хийсэн байх магадлалтай гэх мэтчлэн иймэрхүү юмнуудыг бас хийсэн байх магадлалтай. Тэгээ хэрвээ үнэхээр танд миний амьдралд тийм эмэгтэй хүн байхгүй шүү гэж бодож байгаа бол энэ таны өнгөрсөн настай, урд настай ч бас холбоотой байж магадгүй.
Тэгээ энэ хүн болохоор зэрэг танд ерөөхдөө бол бас нэлээдгүй том хохирлыг учруулсан юм хүн байна. Тэгээ энэ хүнээс авсан шархыгаа та өөрөө эдгээснээрээ бүр амар том тийм сүнсний сэрэлт хийж өөрийгөө ангаах эдгэх зам руугаа орсон харагдаж байна. Заримынхаа хувьд болохоор зэрэг бүр энэ өөрийнх нь ээжинж байж магадгүй, эсвэл ээжийн талын хин нэгэн эмэгтэй хүн бас байж магадгүй. Тэгээ энэ хүн тань ингээд угаасаа улаан цайм ингээ амар худлаа ярьж марсан, баг зүүсэн, иймэрхүү асуудлууд гаргаж ирсэн байж магадгүй. Гэхдээ эргээд энэ нь таныг хувьд ингээд бүр ингээ нөгөө нэг catalyst for change буюу одоо өөрчлөлт хийхээс аргагүй болгосон юм тесрэх бөмбөг байсан болж таарсан байх нь. Тийм мессеж гарч ирж байна. За одоо хэдүүлээ Астра шоугаа хайж үзье. 8 дугаар гэр Арслангийн орд. За тэр. За энэ бол ялцчгүй хувь заяаны зүйл байж манайхаа үнэхээр угаасаа энэ бол бүр юм урд болон хойд настай ч холбоотой маш чухал үйл явц байна. Тийм урд насны энэ урд настай бас нэлээд холбоотой. Бас нэг юм нь юу гэж гарч ирж байгаа гэхээр 8 дугаар гэр маань өөрөө бас амар тийм нууцлагдмал гэв байдаг. Бэлгийн амьдрал, үхэл, тэгээд татвар, бусад хүмүүсийн мөнгө, тэгээд сүнслэг байдал, нууцлагдмал бүхэн 8 дугаар гэрт ордог байхгүй. Тэгэхээр та хэдийн маань хувьд бас яг нэг юм нууцлагдалтын зүйлд, окколт зүйлд айгүй их татгадах одоо тэр цаг үерөөгөө орж байгаа харагдаж байна. Тэгээд энэс юусаа айх хэрэггүй. Энэн дээр өөрөө амар гоё болд буюу тод чанга байж болно. Тэгэх зөвшөөрлийг нь одоо бурхан ертөнцөөр өгч байна. Хэрвээ ийм юмд угаасаа татагдаадсан бол энэсээ юусаа айх цааргалах хэрэггүй. Сүнслэг мэдлэгээ дээшлүүлэхийг бол зоолттой зөвлөж өгч байна. Яг гэвэл таны хувьд энэ бол таны бүр одоо сүнсний зарилган болгохтой холбоотой том зүйл байх учраас энэс хойшоо суух хэрэггүй, айх хэрэггүй, кринжлэх хэрэггүй, ичих хэрэггүй. Яг л өөрөөр байх хэрэгтэй. Тийм яг гэвэл энэ нь таны энэ наснда хийх ёстой бас өөргөдөө нэг мөн байна. Гэд өөргөдөө хийхгүй байлаа гэдээ тань муу юм тохиолдно гэсэн үг биш. Энэ бол тэг нэг юм амар нөгөө бөө мөргөл зургалт ингээд онготой хүлээж авахгүй бол баг л өхөн гэлээдэг. Тийм юм бол байхгүй зүгээр. Гэтэ мэдээж хэрэг хүн өөрийнхөө бас сүнсний өвдлөөр тэг сүнсний зорилгоор амьдрал тухтай таатай өөрчлөл шиг өндөртэй байж чаддаг. Тэгэхээр энэ талыгаа мэдээж хэрэг explore хийгээд үзээрэй. Тэг сонирхоод суралцаад үзээрэй. Яг нэг жоохон сериосны хүлээж аваад үзээрэй гэж зөвлөж байна. За 2 дугаар группийнхний хувьд бол мессеж нь маш тодорхой байлаа. Тэгээ та хэдэд өгж байгаа амлалт нь бол аюу эерэг байна. Та хэд энэчнээс маш олон зүйлийг суралцаж авах болно. Энэнд юу арах вэ гэхээр зэрэг одоо өөрийнхөө амьдралын хэцүү үеийг давж туулж чадна те. Хүмүүс аюу хурдцтайгаар өрнөж эхлэх болно. Амьдрал нь аюу өрнөлттэй байх болно. За та хэд маань маш хүчтэй тууштай ажиллаж чадна. Гэх мэтчлэн ингээд иймэрхүү юм байгаа. За ингээ 2 дугаар группийн маань YouTube дээрх нийлэлт онцлогоо өгөр тусч байна. Одоо би нэмэлт хэсгээр орно. За нэмэлт хэсгээр юу үзэх вэ гэхлээр зэрэг за 1-р талаараа зэрэг та хэд яг ямархуу төрлийн одоо light worker буюу те гэрлийн ажилчин байх юм бэ? Ямархуу төрлийн сүнслэг замдлаар явбал та хэд маань илүү тохирох вэ гэдгийг харж өгөх болно. За Акаша гарч ирсэн учраас Акашийн товчоноос цаанаасаа дуудлагатай байж магадгүй. Акашийн товчоны талаарх мэдлэг хүн зүгээр нэг ирдэггүй яг сонсох хэрэгтэй хүмүүс нь сонсдог байгаа шүү. Цаанасаа дуудлагатай байдаг хинхтэй. Тэгэхээр энийг сонирхоод үзээрэй. Хэрвээ ханаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол манай сүнслэг ертөнцийн нууцуд гээд 49 мянган төгрөгийн үнэтэй тэр юун дээрээ би сургалтын дээрээ би яг Акашийн төвчний талаар ярьсан байгаа. Нэг 20 орчим минутын лекц 20 орчим минутын юу багтсан байгаа. Юу гэвэл guided meditation буюу хөтөчтэй бясалгал багтсан байгаа. Тэгэхээр тэрийг бас сонирхоод үзэж болно. Үсэх юм бол үнэхээр сонирхолтой санагдаж байгаа юм бол тээ. За тэгэхээр нэмэлт хэсгээрээ би энэ тал дээр нь тэ илүү яг ямар хуу сүнслэг замналаар явбал илүү тохиромжтой байх вэ гэдгийг асууж өгөх болно. За яг энэ сүнслэг замналд таныг хөтөчлөж байгаа, таныг дааж авч байгаа яг энэ сүнслэг замналд чинь тус болох нэг сахиустай холбогдож тэр сахиус нь ямар хөө сахиус вэ гэдгийг эхлээд мэдээлэл аваад дараа нь болохоор зэрэг тэр сахиустай яаж холбогдож тэр сахиусаасаа туслалцаа авах вэ гэдгийг харуулна. Тэгээ хамгийн сүүлд нь тэр сахиусаас нь ирж байгаа зөвлөгөөг нь сонсох болно. За ийм байна. Тэгээ та хэдэд маань
энэ групп бас хамааралтай байж чадсан байх гэж найдаж байна. Заавал нэмэлт хэсгийг авах шаардлага бол мэдээж яриг байхгүй. Энэ хүртэлх мэдээлэл нь хангалттай бөгөөд бүрэн мэдээлэл муу юм аа. За гэхдээ үнэхээр саний миний хэлсэнээс өөртөө сонирхолтой байгаа бол нэмэлтийг бас худалдаад авч үзэх боломжтой. За нэмэлт авах гэсэн бол пин комент буюу хамгийн ихний комент төрүүлдээс холбоосоор ороод зааврын дагуу бүртгүүлээд шууд хүлээн авч үзэх боломжтой шүү. За тэгээ нэмэлтийг авсан ч аваагүй ч байна. Дараагийнхаа бичлэгээр олцсон бүгдээрээ баяртай. 3-р группийн маань амжилттай тамирал. За та хэддээ сахиусуудынхаа нь өгч байгаа яг одоо сонсох ёстой мессеж гэсэн уншлагыг уншиж өгөхөд бэлэн болсон байна. За энэ удаа би болохоор зэрэг бас хэд хэдэн өмнө нь хийж байгаа юмнуудаа хийж байгаа. За тэрний нэг нь болохоор зэрэг номноос иш татна. За мөн дээрээс нь би өөрөө нэг цаасан дээр ингээд юм бичсэн байгаа. Тэгээ тэрийгээ та бүхэндээ бас сонгоод сохроор мэдээж хэрэг сонгож агаад тэгээд уншиж өгөх гэж байгаа шүү. За тэгээд дээрээс нь Oracle хүзрүүд болон тарих хүзрүүд мэдээж хэрэг харах болно. За та хэдийн маань хүзэр болохоор зэрэг Rider тариагаа. За Rider тариа маань болохоор зэрэг айгу тийм гэгээлэг зарим хүмүүс бүр ингээд амар хөөхөж юм шиг зураглалтай гэсэн мөртлөө бас нилээдгүй байгаа юм багаар нь хэлдэг жоохон ширүүн талтай тийм хүзэр байдаг. За юунаас нэг хэлэхөө. За эхлээд би болохоор зөв шууд иш татмаар санагдлаа. За энэ болохоор зөв уухаа гэж зохиолчин амьдрах уу гэдэг ном таад маань уншижсэн бах. Биний 2 удаа уншиж байгаа. Миний бас агуу дуртай номнуудын нэг үйлүүлдэг, нэг инээлэгдэг тийм ном байгаа. За тиймээс 3-р группийн хэндээ иш татнаа. Надад хамгийн түрүүнд нүднэс туссан өгүүлбэр нь болохоор энэ хашаатай хонь хоногоор хоригцоор хашаатай хонь хоногоор хоригцоор юу чинээс өөр өөс хөргөж өгдөгч хөнгөө болов. За тэгэхээр яг одоогоор 3-р группийг сонгосон хүмүүс маань багаар өөрийгөө алдаад байгаа юм шиг өөрийгөө эсвэл хайртай хүмүүсээ ч юм уу найз нөхдийн тод сөөрöd байгаа юм шиг нас хорогдоод байгаа юм шиг ер нь л ингээд юм болгоо ингээд хорогдоод нэг юм доошоо чиглэлтэй яваад байгаа юм шиг ингэж мэдрэгдээд байгаа байж магадгүй. Тэгээ энэ дээр нь зохиосууд нь туслая, чиглүүлэг өгье гэсэн юм болоо гэж бодож байна. За тэгэхээр эхлээд дараагийнх нь болохоор хэдүүлээ энэ миний бичсэн өгүүлбэрийг уншицгаая. Ерөнхийдөө зүүн савангаараа бичээд би ингээд нийтдээ 5 ийм өгүүлбэр бичээд тэгээд та хэддээ энийг болохоор зэрэг санамсруугаа сонгосон байгаа шүү. За таны амьдралд том давалгаа ирж байна. Энэ давалгаа танд хэрэггүй бүхнийг хаман одно гэж. За тэгэхээр саний хэлсэн тэг ингээд юмс чинь хорогдоод байгаа юм шиг гэд байсан маань учиртай байжээ. Ингээд таарна гэж байдгаа сонин шүү. Би сая 92 дугаар хуудас гэдгийг харсан зааж байгаарай. Та дахиад харуулъя. 92 дугаар хуудас гэсэн шүү. Тийм хашаатай хонь гэдэг те 92 гэдэг та бүхний маань хувьд хамааралтай байж магадгүй. 92 оны хүн байж магадгүй. Эсвэл 9 сарын 2 сарын 9-нд төрсэн хүмүүс бас байж магадгүй. 99222 гэдэг тоог сүүлийн үед маш их харж байсан байж магадгүй. За тэрийгээ яг хэлэхээ мартаж шахлаа. За тэгээд энэ дээр болохоор зэрэг таны амьдралд том давалгаа ирж байна. Энэ давалгаа танд хэрэггүй бүхнийг хаман одно гэсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө амьдралд нь яг одоо их цэвэрлэгээ болж байгаа үе байна. Тэрнээс биш танаас ингээ хайртай юмнуудыг ч аваад яваад байгаа юм биш ээ. Танд хэрэггүй басан зүйлүүдийг чинь байхгүй болгож өгч байна. Тэгснээрээ дараагийн шин одоо танд үнэхээр яг таарсан тохирсон тий таны шинэ энергид нийцсэн тэр зүйлүүдийг татах орон зай гарч ирж байгаа маань. Тиймээс та юмаа алдаагүй гэдгийг сахиусууд нь сануулж хэлгээд ах шүү байна. Хамгийн нэгдүгээрт орж ирж байгаа мессеж нь тэр байна шүү. За Oracle үзүүдэд татаж харъя. За эхнийх нь болохоор steady progress гэдэг юм гарч ирсэн байна. За та одоо яг ямар нэгэн зүйлийг бүтээх гээд ямар нэгэн зүйлийг хийх гээд айгу удаан хийгээд магадгүй явж байгаа. За тэгэнгүүт ингээд амар удаашралтай юм шиг санагдаад байж магадгүй. Ер нь юмс амар удаашралтай яагаад ингэж удаад димэ гэсэн мэдрэмж агих төржиж магадгүй. За тэгвэл сахиусууд нь юу хэлээд байгаа гэхээр зэрэг таны одоо өнөөдрийн хүртэл авсан алхмууд хичээсэн зүтгэлийг чинь бид нэр харж байна. За тэгээ үнэхээр ингээд яг өөрийнхөө зүгээс одоо хийх зүйлсүүдээ хийцэн байгаагийн чинь бид нэр үнэхээр маш тунгалгаар харж байна. We can clearly see the contribution you're making. За энийг чи ингээ харж байгаа. Тэгээ энэ чи ингээ багаар магадгүй яг өнөөдөр тань ингээд болоод байгаа юм шиг мэдрэхдэггүй байж болооч гэсэндээ цаагаараа болохоор зэрэг маш олон зүйл болж байгаа, маш олон зүйл энергийн түвшинд
өрнөж байгаа шүү. Танд харагдахгүй ийм шатууд зөндөө олон удаа ахицсан байгаа. Нэг газараа зогсоод байна гэдэг чинь худлаа шүү гэдгийг сануулж байна. За, маш их дэмжсэн санаагийн намраас мессежнууд орж ирж байна. Тэгэхээр 3 дугаар группыг сонгосон хүмүүс маань ер нь сүүлийн үед нэлээд сэтгэлийн шаналгаатай байсан юм шиг байна. Ямар нэгэн зүйл санаа зовнох, гацсан юм шиг мэдрэмж авах, тэ юмнууд ч ингээ хорогдоод байгаа юм шиг мэдрэмжтэй байх, тэ нэг л юм дутуу миний нөгөө өмнө нь ингээл тэ 10 жилдээ болохоор зэрэг ингээл 20 30 найзтай гэж одоо ингээл багсаар агаал нэг 4 5 тэ 5 гарын 5% багтах хэмжээний хитгэн найзтай болсон ингээл гэмтчлэнгээр ингээл нэг юм алдсан юмнууд амар их бодоод байгаа юм шиг байна. Тэгээд тэрэндээ бас ингээд айгу одоо юу гэмдээ ингээд гашуудах ч гэдэм үү тиймэрхүү мэдрэмжтэй явж байгаа. Тэгээд тэрэн дээрийн зохиосууд нь аргадаж өгөх гэдэг шиг байна. За дараагийн Oracle үзэр дээр Celeste гэдэг зохиосон тэнгэр гарч ирсэн байна. A happy move to a new home or place of employment is in the works. За таад минь утгагүй шинэ газар руу нүүх шинэ ажилд орох боломжийг хүлээж авах болно. Хэрвээ энэ дунд байраа зарах хүсэлтэй байсан, нүүх хүсэлтэй байсан, гэрээ янзлах хүсэлтэй хүмүүс байсан бол тэр чинь утгагүй бэлэн. За тэгээ мөн дээрээс нь ажлаа салахыг хүсэж байсан хүмүүс байгаа бол мэргэжлээ дээшлүүлэхийг хүсэж байсан хүмүүс байгаа бол тэр чинь бас бэлэх боломж бол том утгагүй ирнэ гэдгийг сануулж өгч байна. За тэгээд энэ хоёр Oracle бас нээж хармаараа тэгэхээр за coffee cup буюу кофений аяг гэдэг үгээр гарч ирсэн. Та хин нэгэнтэй том утгагүй юу холбоо тогтоох болно. Ямар нэгэн шинэ хүн таны амьдралд ч орж ирж байна. Тэгээд энэ хүн тантай одоо сууж агаад ярилцсан. За энэ шууд утгаараа надад ажлын ярилцлага шиг мэдрэмжийг өгч байна. Ажлын ярилцлага байж магадгүй. Эсвэл та хин нэгэн одоо үл хөдлөн хөрөнгөний зуучтай ч юм уу сууж байгаа. За би иймэрхүү газар хайж байгаа, иймэрхүү байр хайж байгаа мэж байгаа гэдэг хэлэх гэдэг ч юм уу те тэр хүн эсвэл танд ингээд ийм байрнууд байна гэдэг чинь харуулж өгөх ч юм уу те ямар ч гэсэн нэг юм нүүдэл суудал ажил төрөлтэй холбоотой яриаг бол хин нэгэнтэй хийх болно. Энэ хүн танд маш их туслана. Энэ тал дээр нь те. За дараагийнх нь болохоор зэрэг karmic relationship гэдэг үгээр гарч ирсэн байна. Таад маань тийм fleeting буюу ингээд нэг л нэг юм доошоо ингээд орсон байгаа юм шиг мэдрэмжтэй байгаад байгааг нь сахиусууд нь бол угаасаа харж байгаа. Тэгэд одоо болохоор зэрэг тэр алдсан хүмүүс дээрээ санаа зовох биш те энэ хүмүүс танд заагаад танд одоо магадгүй ямар нэг үйл явдал байсан бол тэрий чинь өгөөд тэгээд одоо ингээд цаашаа үргэлжлээд ингээд явж байгаа энэ бол алдац биш юм аа энэ бол олц юм аа гэдгийг хараасаа гэж хүсэж байна. Яг л сахиусууд нь одоо таны амьдралаас гаргасан энэ хүмүүсийг гаргахын төлөө бас маш их хичээсэн. Таныг яг сурах тамнуудаа сайн сурж аваа тэгээд энэ хүмүүсийг үдээсэй гэж маш их хүссэн хичээсэн байгаа даа л та. Тийм учраас та би хин нэгнээс ингээд салжлаа. Одоо хин нэгэн найзаасаа салжлаа. Эсвэл хосоосоо салжлаа. Гэт тэр нь ингэж амар их ямар нэгэн одоо өөртөө эрхэм юм алдсан юм шиг тэгэж зовох хэрэггүй. Яг л явах хүмүүс нь явдаг гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тийм letting go гэж байгаа байхгүй тий. Тэгээд өөрийгөө эргээд хайрлах хэрэгтэй гэдгийг сануулсан юм хөзөр гарч ирсэн байна. За одоо болохоор зэрэгдүүлээ тарих хөзрүүдэд харцгаая. За эхний тарих хөзөр тэр the fool гайхалтай та хэд маань яалтчгүй хаа нэг тийшээ явахыг хүсэж исэн бол одоо яг явхад бол маш тохиромжтой цаг үе тохиож байна. Виз хүсэх, аялал төлөвлөх тиймэрхүү юмнуудыг хийхэд бол гайхалтай байх болно. За шинэ ажилд apply дах шинэ газар ажлын хүсэлт явуулахад бас маш тохиромжтой байх боломжтой. Фул хөзөр гарч ирсэн. Ерөнхийдөө бүхнийг 0-оос эхлэхэд яг одоо бол маш гоё юу. Яг гэвэл та хэд маань явах ёстой хүмүүсээ явуулсан. Хорогдох ёстой зүйл нь танаас хорогдоод явцсан. Яг одоо шинэ зүйлийг одоо хүлээж авах айгу бэлэн болсон. Айгу тийм юм гоё үржил шимтэй газар дээр ирсэн байгаа юм шиг тий. Одоо тэр газартаа ямар мод тарих уу, ямар цэцэг тарих уу, ямар байшин барих уу гэдгийг бэлтэж байгаа үе юм аа. Энэ үе бол гашуудаж суух үе гэхээсээ илүүтэйгээр шинэ ирээдүйдээ, шинэ амьдралдаа, шинэ ертөнцийн бэлдэх үе юм аа гэдгийг сануулад өгөөч гэж сахиусууд нь хэлж байна. За Page of Swords 6-гийн цоос. За тэнцэтгэл баригдаж байна. За Knight of Cups. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор зэрэг дөрвийн хаяа буруу орж гарч ирсэн. За та хэдийн маань уйтгарлаж суудаг өдрүүд өнгөрч байна. Одоо ерөнхийдөө ингээд уйтгарлаж суугаад болсон, гашуудаж дууссан. Одоо дараагийнхаа амьдралын үе шатууд руу ахих цаг нь, алхах цаг нь, урагшлах цаг нь бол хэдийнэ болсон байна гэдгийг харуулж байна.
За хин нэг нь танд магадгүй ямар нэгэн зүйл хэлчээд тэгээ худлаа хэлсэн. Тэ ямар нэгэн зүйл амлчаа тэр амлалтандаа хүрээгүй жишээлх юм бол хоёлоо өөрт хамт байна гэснээр өөрт хамт байгаагүй байж болно. За гэхдээ энэ дээр бол ерөөсөө гайхах бас одоо харамсах гэмших тийм зүйл ерөөсөө байхгүй. Тэр хүнд ус санах юм байхгүй. Яагаад гэвэл хичнээн наана ингээд тэр хүн тань ингээ худлаа яриад ч юм уу те тань нэг юм амлчаа тэр амлалтандаа хүрээгүй юм шиг тэгж мэдрэгдэж байгаа боловч яг үнэндээ энэ харилцаа үнэхээр ингээд өгөө аваатайгаа дууссан байна. Тэгэхээр энэ донд магадгүй сайхан хин нэгнээс салсан хүмүүс байж магадгүй. За энэ нь романтик хайрч гэж магадгүй аль эсвэл зүгээр найзууд ч бас байж магадгүй. За миний хоолоо ингээд юу яагаад унлаа жоохон сөөгөөд унлаа. Тийм. Гэхдээ ямар ч байсан та хэдийн маань хувьд бол одоо хангалттай ингээд ийм цаг хугацааг одоо энэ хүнтэй ингээд өнгөрүүлээд тэр хүнээс сурах юмнуудаа сураа, тэр хүнээс авах юмнуудаа аваа, тэр хүндээ өгөх юмнуудаа өгөөд үнэхээр тэнцэтгэл болол ингээд хандсан байна. Одоо энэс илүү угаасаа цаашаага та хоёр нэг нэгэндээ өгч аваад тах юм байхгүй. Хэрвээ тэгэх юм бол тэр нь илүүт зүйл болох болно гэдгийг сануулж байна. За тэгээд хайр дурлалын тал дээр бол та хэдэд маань шинэ хайр бол бас ирж байгаа харагдаж байна. Яг л үнэхээр амар тийм fertile үе. Fertile гэдгийг одоо үржил шимтэй үе гэсэн үг те. Энэ үеэр яг одоо та энэ видеог хизээ хүлээж авах нь хамаагүй та намайг яг видео гаргасны дараа үзсэн ч болно. Энэ видеог 3-4 жилийн дараа олоод үзэж байгаа ч болно. Ямар ч хэл байсан гэсэн яг энэ видеог хүлээж авч байх энэ үед бол та хэд маань одоо ингээ гуниглаад те нэг юм уйтгарлаад ингээд доошоо хараад бясалгаа суудаг үе бол ингээ дуусч байна. 4-ийн тоо болохоор зэрэг өөрөө биднэрт ингээ нэг юм тогтун байдал, амралт, зогсонх байдлыг бас аюу илэрхийлдэг байхгүй. Тэгээ та хэд маань энэ үзэр буруу хараад гараад ирсэн гэхэлэр энэ үеэсээ одоо ингээ гарч байгаа харагдаж байна. Дөнгөж гарч эхэлж байна. Яг нэг юм хаврын хичээнээсээ гарч ирж байгаа амтэн шиг те. Ичээд ингээд хичээндээ байж байгаа гадаагоо ингээд нэг юм өвс соёолж эхлээд яг тэр үеэр ингээд нэг юм газар доороос толгоогоо цохуулж байгаа тарвах шиг ч юм уу тий надад нэг тийм дүр зураг орж ирээд таад маань яг ийм үе рүү орж байгаа. Тэгээ тийм учраас ингээд одоо тий сэтгэлээ ингээд жоохон бариад нэг юм арай нэг юм өөдрөг байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд ийм хатуу мессеж өгдөг хөзрөөс ийм зөөлөн мессеж гарч ирнэ гэж би бол хувьдаа бодоагүй байсан. Гэтэл та хэдэг бол айгүй аргацсан ийм мессеж гарч ирж байна. Тийм учраас надад болохоор зэрэг юу гэж санаанд ороод байна вэ гэхээр та хэд маань бол хангалттай хэцүү цаг үеийг туулсан байна. Одоо тэгтээ өвөл дууссан, хавар ирсэн юм манайхаа. Тийм учраас та хэдэд бол урагшаа харах зөндөө олон гайхалтай ирээдүг, зөндөө олон боломжууд байна. Одоо анзаарсан бол тий шинэ гэр орон, шинэ улс орон, шинэ ажил төрөл, тэр байтугай шинэ хайр хүртэл та хэдэг маань хүлээж ин та хэдэд цаашаа өргөлжлүүлэх зам урт байгаа. Хүлээж авах, шинээр хүлээж авах нь зөндөө алмаа. Тийм учраас танаас явсан тэ таныг орхисон тэр хүмүүсийг одоо хитрхийн ингэж амирх бодож гансрах хэрэггүй гэдгийг сахиусууд нь юуны төрөнд амар сайн өөрсдөд нь ойлгуулахыг хүсэж байна. За одоо хэдүүлээ астр шугаа хайцгаая. 2 дугаар гэр Лео Арслан. За тэгээд South Node тийм за та хэд маань бол одоо шинэ үе рүүгээ очихдоо басан байна. Юунд ингээд амар comfortable те тав тухтай тэр өөрийнхөө нэг юм жижигхэн өмлгөөс гарах цагт басан байна манайхаа. Өөртөөхөө үн цэнийг шинээр тогтоогоод таад бол хуучин амьдралдаа жоохон хоригдоод байгаа байдал амар ажиглагдаад энэ South Node гарч ирсэн. Энэ болохоор зэрэг бидний одоо тийм тав тухтай байдлыг илэрхийлдэг. Гэтэл яг үндэ тав тухтай байдал хичнээн тав тухтай сайхан дулаахан хүнжил шиг байдаг ч гэсэндээ дулаахан хүнжилдөө шигдээл байгаа тахан бол бид нэр дараагийнхаа замнал руу орж чадахгүй штэ. Тэгээд яг тэрий чинь сануулсан мессеж гарч ирээд байгаа хгүй. Та хэдийг өөртөө ихтгэлтэй бай, өөрийгөө илэрхийл, гадагшаага тэл одоо ингээд энэ дулаахан хүнжил дотроо байж болсон одоо гэрээсээ гар тэ үүрээ орхих гэж хэлээд байгаа. Ийм мессеж явж байна. За тэгээ 2 дугаар гэр гарч ирсэн бас маш сонирхолтой яагаад вэ гэх юм бол 2 дугаар гэр маань бидний өөрсдийн хувийн үн цэнүүдийг илэрхийлж байдаг, таны цензурыг илэрхийлдэг, мөн дээрээс нь бас эдийн засгийг илэрхийлдэг. Тэгэхээр таны хувьд болохоор зэрэг таны дараагийн амьдралын үе шат чинь
таны карьер, таны мөнгө төгрөгтэй байдал, эд баялагтай байдал, баян байдал те хангалтун тэр байдлыг чинь бас айгүй хангах зорилготой тэр чиглэл рүү таныг дагуулж байгаа учраас одоо гэрээсээ гараа нойрноосоос сэрээ те жоохон ингээд нэг сайхан өглөө сэрэнгуудаа хүйтэн шүшуурд ороод тэгээд гэрээсээ гараад яваа гэдгийг сануулж байна. Шууд утгаараа та хэд маань яг одооноос өнөөдрөөс ахуулаад авч болох арга хэмжээ юу вэ гэхлээр зэрэг өглөө сэрэнгуудаа уцаа гөлрөх биш, уцаа оролдох биш, шууд босоод усанд ороод гэрээсээ гараад явах байж болно. Тэ зүгээр гадаа гараад кофе ууж болно. Альсвал ямар нэгэн цэцэрлэг төрөлн дээр лөө алхаж очиод буцаад гэртээ алхаад ирэх байж болно. Гой биеийн дасгал масгал хийх байж болно. Ямар ч байсан гэсэн хитрхи энийг дөрвийн энерги болох хитрхи тогтун тэр энергийг биеэрээ дамжуулаад ингээд амар гой гаргах хэрэгтэй. Тэр ч тань бол яг тэрий чинь гадаад ертөнц чинь толдоод амьдралд чинь илүү өрнөл орж ирэх болно гэдэг уламжлаад өгөөрэй гэж надад хэлж байна. За тэгээ одоо бол та өөрийнхөөрөө яг нэг юм гал шинж чанартайгаар өөрийгөө одоо тодоор те чангаар ингээд илэрхийлэх боломжтой ийм үе болол ирж байна. Одоо бол энэ 5 тухайг орхих цаг болсон. Өөрийнхөө тэр баблнаас бөмбөлгнөөс гараа гэдгийг сануулсан ийм таныг бүр ингээд нилээ ингээд гэд ингээд сэгсчиж өгч байгаа тийм мессеж, тийм мэдрэмж бол мэдрэгдэж байна. Хаврын шин салхи, хаврын хавсрах салхи гэдэг бол юу гэдэг лээ. Нэг тийм бүр нэг юм амар ингээд гэсэн салхи үүдэн шүү дээ. Яг тийм салхи таны амьдралд одоо хэрэгтэй байна. Тэрийгээ та өөрөө сонгох хэрэгтэй. Гадаа гарахгүй бол уусаа тэр салхийг мэдрэхгүй. Тэ тэрийгээ санаад эрч хүчтэйгээр амьдралаа эхлүүлээрэ таныг маш олон сайхан зүйл хүлээж байна гэсэн ийм мессеж гарч ирж байна манайхаа. За нэмэлт хэсгээрээ би болохоор зэрэг та бүхний хэрвээ та нар яг улс орон нүүе гэж бодож байгаа бол хаашаа нөхөж харж өгье. За шинэ ажлын боломжийг чи харж өгье. За тэгээ Knight of Cups дээр болохоор зэрэг шинэ хайрын боломжийг чинь бас харж өгөх болно. Энэ ямар хуу төрлийн дурлал байх вэ гэдгийг харж өгөх болно. За энэ бол хостой хүмүүс гэхээс илүү синглчүүдэд маань илүү мэдээж хэрэг холбогдолтой мэдээлэл байх болно. За яг хостой хүмүүс дээр ч гэсэндээ яг хайр нь одоо хостойгоо тэр хосын амьдрал нь ингээд илүү шинэ үе рүү бас шилжиж байгааг илэрхийлсэн хөзөр байж болцсошгүй. Тэгээ тэрийг л орж хэдүүлээ. Нэмэлт хэсгээр харах болно. За тэгэхээр нэмэлтээрээ 3 асуултаас ахна. Нэгдүгээр болохоор зэрэг таны нүүж очих газар, шинээр сууших газар, шинэ гэр орон. Хоёрдугаар болохоор зэрэг шинэ ажлын газар, гуравдугаар болохоор энэ шинэ хайр дурлал гэсэн энэ дээр бол тус мэдээллүүдийг авах болно. За хэрвээ энэ хүртэл таны үнэхээр сэтгэлж хөдөлж чадсан болвол энэ мессеж танд хүрч чадсан болвол бас нэмэлт хэсгээс тодорхой хэмжээний нэмэлт мэдээллийг авах боломжтой. Заавал биш. Энэ хүртэлх мэдээлэл нь бүрэн бөгөөд хангалттай мэдээлэл мөн юм. За гэхдээ эдгээр зүйлс нь үнэхээр танд хамааралтай, үнэхээр таны хүсэж исэн зүйлс бол бас нэмэлт хэсгээс гой мэдээллүүд орж ирэх магадлалтай юм аа. Нэмэлт хэсгийг худалдаж авах гэсэн бол пин коммент буюу хамгийн ихний коммент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын доо худалдаа хийгээд шууд хүлээж авч үзэх боломжтой. За тэгээ нэмэлт авсан ч байгаагүй ч бай энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа видео оруулсаа бүгдээрээ баярлалаа. 4-р группийн маань уншлагатай тавтай морил. За та бүхнийхээ яг одоо сэхүүсүүдийн танд дамжуулж хэлхийг хүсэж байгаа эдгээр үгсийг уншиж өгөхөд бэлэн болсон байна. За энэ удаадаа би бас нэлээд өөр байдлаар энэ уншлагаа хийж байгаа. За хэдүүлээ номноос иш татхуулна, энд байгаа номноос иш татхуулна. За би өөрөө нийтдээ 5 групптэй зориулаад 5 ширхэг юм өгүүлбэр зүүн сонгороо татаж бичсэн байгаа. Тэгээ тэрийг болохоор зэрэг групп болгондоо ерөнхийдөө сохроор самсруугаас сонгосон байгаа. За тэгээд шууд хөтөрнүүд рүү орохоос өмнө би юуны түрүүнд энэ группт болохоор зэрэг Astro Show хайж үзмээр байна. За сахиусууд нь юуны талаар ярмаар байгаа вэ гэсэн чинь за таны гэр орон, гэр бүлтэй холбоотой зүйлсийг ярьж өгмөр байна. За таны comfort zone-ы талаар, таны тухтай байдлын талаар ярмаар байна. За тэгээ мөн дээрээс нь таны оюун бодолтой холбоотой ямар нэгэн зүйлийн талаар ярилцахыг хүсэж байна. Тэгэхээр сүүлийн үед бол гэр орон за тэгээд амьдардаг орчин, гэр бүлтэй холбоотой ямар нэгэн асуудлууд бас тулгараад байсан байж магадгүй, тэр нь санаа зовж исэн эсвэл тэрэнд өөрчлөлт хийхийг хүсэж исэн байж магадгүй. Тэгвэл тэр талаар нь сахиусууд нь бас тодорхой хэмжээнд мэдээлэл өгөхийг хүсэж байна гэж гарч ирж байна. За та нар маань эхний ордны хон өөртөө байж магадгүй. За дахиад 2 орд авъя. Ихэр охин. За хоёулаа бууд гарагийн ордууд байна. За дахиад ихэр гарч ирсэн. Дахиад охин гарч ирсэн. За ихэр охин л юм шиг байна. Нар сар мандалт нь
байх магадaltaй. За гэхдээ заавал тантай таарах албатай биш шүү. Энэ их амар хамаагүй. За ямар ч байсан ингээд бууд гарагийн нөлөө бас та бүхэнд маш их байгаа гэдгийг бол би нэхэр охины ордноос харж чалаа. Тэр нь илүү чухал мессеж байсан бололтой. За бууд гараг маань болохоор зэрэг бидний оюун бодол, өдөр тутмын дадал зуршил, техник, технологи, хэл яриаг авч явдаг, оюун бодлыг авч явдаг ийм групп байдаг. Групп гинэ гараг байдаг. Тэгэхээр энтэй холбоотой зүйлийг энэ дөрөвдүгээр группийнхэнтэй бас ярмаар санагдсан бололтой. За одоо болохоор зэрэг хэтүүлээ. Номноос иш татна. За номноос би болохоор зэрэг иш татхаас гадна тоос харж байгаа. Тариачид нэг улирлыг дэмий өнгөрөхөд бүхний алддаг гэсэн энэ өгүүлбэр миний нүдэнд буулаа. За халуунд хаалж хүйтэнд хүрсэн ч тариан талбай дээр бүхтгөнсөөр өдрийг бардаг болов. Тариачид нэг улирлыг дэмий өнгөрөхөд бүхний алддаг. За тэгэхээр энэ чи ямар нэгэн зүйлээ айхаас биш алдахаас айж байгаа айдас надад шууд мэдрэгдэж байна. За тооны хувьд 49 гэдэг тоо гарч ирсэн маань. За 4-ийн тоо болон 9-ийн тоо та бүхний хувьд чухал тоо байж магадгүй. 4 сарын 9 сарын 4 гэдэг өдрүүд бас таад маань онцгой тоонууд байж магадгүй. 4-р сар 9-р сар бас онцгой үеуд бас байж болно. За тэгээ ер нь 49 гэдэг тоо 444 999 гэдэг тоонууд танд онцгой тоонууд хамааралтай тоонууд байх магадлалтай. За 49 хоног гэдэг энэ зүйл надад бас амар мэдрэгдээд байна. Тэгэхээр энэ донд сайхан одоо хайртай хэнийг нэ алдаад 49 хоногийн дээр өнгөрөөсөн хүмүүс бас байж магадгүй. Хэрвээ тийм бол та бүхэндээ гүн эмгэнэл илэрхийлье. За ямар нэгэн зүйлээ амар алдхаас айгаад байгаа, өдөр хоногийг арай гэж барагцаагаад байгаа. Тэр нь болохоор амар учиртай вэ. Яг нэг өдөр хоногтой ингээ уралдаад байгаа тий. Өдөр тутмын дадал сурчилж юм болохоор зэрэг ямар нэгэн зүйлийг алдахгүй гэсэн айцаас үзэлтэй тийм дадал зуршлууд байгаад байна. Тэрнээс хайран дээр суурилсан эсвэл excitement буюу тий тогтол дээр суурилсан юм уу тийм ерөөсөө биш. Яг за би өнөөдөр тасгалаа хийхгүй бол бүдүүрчин. За би өнөөдөр хүүхдийн хичээл хийхгүй бол би хүүхдтэй одоо анхаарал хандуулдаггүй муу ээж болчихно. За би өнөөдөр ингээд найзтайгаа юм ярихгүй бол би найзаагаа алдчихна гэсэн амар тийм мотивацтай яваад байгаа юм болов. Тэрийг нь бас айгүй хөндөж сахиусууд нь тантай ярилцмаар байгаа харагдаж байна. Энэ бол яг оюун бодол төвшний айц яваад байна гэсэн, төрөлд явна гэсэн. За дараа нь болохоор энийг харъя. За амьдралын цэцэг гэдэг. Тийм амьдралын цэцэг надад би яг энийг бичиж хаад надад яг амьдралын цэцэг гэдэг нэг юм амар олон сараалжсэн юм тэмдэгт үүдээ. Амьдралын цэцэг гэдэг хаад өөрөөсөө Google дээр үзээр англиар болохоор зэрэг Flower of Life гэдэг хаа. Их тийм тэмдэгт үүдээ. Би яг тэр орж ирээд заахгүй. Тэгээд за мессеж нь болохоор ингэж таныг мэдээчгүй байхад сүнслэг багт нь таны төлөө завгүй ажиллаж байна гэж байна. За тийм тэгэхээр та өнөөдөр яг ингээд байгаа бодит амьдралаа хараад ингээд дүгнэх нь зарим тохиолдолд бас жоохон өрөөсгөл байдаг. Яагаад гэвэл яг бодит амьдрал буюу гадаад амьдрал дээр байгаа энэ 3D дээр байгаа зүйлсээс ч илүү зүйл бас сүнслэг ертөнцөд таны төлөө өрнөж байдаг. Таны одоо сүнслэг баг те таныг дааж авч явдаг сахиусууд чинь ертөнц бурхан те бүгдээрээ хамтарч нийлж агаад таныг ингээд ярилцаад те одоо энэ дээр нэг ингээ тэгж туслая тийм хүмүүсийг явуулъя тийм учраануудыг одоо юу яа инээ тэрэ гэд таны төлөө маш одоо шаргуу бас хөдөлмөрлөдөг байгаа шүү. Тэрийг битгий мартаарай гэдэг сануулж ин тэгэхээр эндээс бас надад ямар мессеж орж ирээд байгаа гэхээр та бүхэн маань бүх юм таны толгоон дээр байгаа юм шигээр бодоод байна. Яг одоо 444 болж байна 444. За тийм тэгэхээр ерөнхийдөө ингээд та хэд маань ямар нэгэн зүйлийг тэг яг би л ингээд болгох хэвээр тэг би л ингээд хичээх хэвээр би л юм хийхгүй бол угаасаа болохгүй гэд ингээд байгаа. Бүр хитрхийн ингээд бусдаас тусламж авах тийм сөхөөгүй амьдраад байгаа юм уу да гэсэн ийм мэдрэмж бодлоод орж ирж байна. За одоо тэгээд хөзрүүдэд тайлаад эхлэхээр зэрэг арай илүү баяжуулаад тий илүү тэлээд явах. За Oracle хөзрөөсөө эхэлж байна. Focus on service гэж байна. За бусдад үйлчлэгтээр илүү анхаараарай гэж байна. За таны одоо сүнсчин болохоор зэрэг бусдад зүгээр л маш ингээд аз жаргалтайгаар тусалж үйлчлэхийг хүсэж байна. За тэгээд ингэснээрээ та эндээсээ харинч бүр одоо ядрах гэхээсээ илүү бүр аз жаргалыг мэдэрдэг юм аа.
За тэгээд ингэснээрээ та одоо тэр хүмүүсээс хариу нэхэх гэхээсээ илүүтэйгээр тий ийм байдаг аахгүй манайхаа ерөнхийдөө ингээд за одоо би за нилийн юм ярих чинь шүү заяа. Sorry. Юу гэхэлэр зэрэг хүмүүс ингээд бид нар ингээд хүмүүст ямар нэгэн зүйлийг хийж өгөхдөө тий. За би өөр дээр ярих юм бол жишээлбэл би энэ тарих үзрийг бусад хүмүүст зориулж одоо үзэгчдтэй зориулж би хийгээд байгаа юм биш байхгүй юу? Сахиус бурхан ертөнц чинь надаар дамжуулаад та бүхэнд энэ сервисийг хийж өгч байгаа. Энэ үйлчлэгийг хийж өгч байгаа байхгүй юу? Тийм учраас би өөрөөсөө юмаа гаргаад та нарт өгöd байгаа юм биш. Яг тэрнтэй адилхан та хин нэгэн тусалж байна гэдг нь танаар бурхан дамжуулаад тэр хүн туслаад байгаа гэсэн үг байдаг. Тийм учраас тэр хүнээс шууд ингээ хариу нэхих жоохон тэнэг байдаг байхгүй юу? Тэгээ та өнөөдөр нэг хүнд сайн санаагаараа 5,000 төгрөг өгч маргааш нь болохоор зэрэг нөгөө 5,000 авъя гэд байж болохгүй. Тэр 5,000 төгрөг чинь танаас гарч байгаа юу гэвэл бас яг тийм биш. Уул нь бол ингээ бурхан танд тэр 5,000 төгрөгийг өгөөд тэгээ тэр хүнд авчиж өгөх. Та бол дунд нь зүгээр нэг юм хэрэгсэл ахгүй юу? Гэхдээ хэрэгсэлэхээр муухай сонсогдож байна одоо илч байхгүй юу? Тэ илч байхгүй. Тий. Гэхдээ тэр 5,000 төгрөгийг та тэр хүнд авчиж өгснөөрөө тэр элчийн ажлыг хийснээрээ бас тэрнээсээ шаан харамж хүртэж идэг. Та тэр 5,000 төгрөгөөсөө ч илүү 50,000 төгрөгийг өөр нэг бурхны элчээс хүлээж авдаг байхгүй юу? Яг иймэрхүү байдлаар ингээд өөх авах чи явдаг. Тэгэхээр энийг жоохон ойлгох ёстой юм болов уу? Тэрнээс биш таныг шууд ингээд өнөөдрөөс ахуулаад тэ хүмүүст ингээд тусал та ээж авдаа тусал ачийг нь хариул гэж хэлж байгаа гэж би бол хүлээж авахгүй. Зүгээр энэ өгөх авахын энэ маш гайхалтай joyful буюу ийм аз жаргалтай энерги нь тийм энерги байд юм аа. Энийг сануулах гэдэг шиг байна. За одоо messages from your angels гэж харъя. За Archangel Raphael за энэ бол маш хүчрхэг ийм хамгаалагч сахиусан тэнгэр байдаг. За тэгээд энэ сахиусан тэнгэр танд юу гэж хэлж байгаа гэхээр зэрэг за би бол өөртөө чинь ингээд яг юм одоо би мах бодийн талаас чинь физик талаасаа янз бүрийн саад тутгууруудыг давж туулгаад чинь тусалж өгч байна. Тэгээд чи бол надтай адилхан юм ангаагч юм аа гэж бас сануулж байна. За энэ бол Archangel Raphael-ийг ингэж дүрсэлсэн байна. За энэ ямар учиртай юм бэ гэхээр таад маань сүүлийн үед бас жоохон өвдөж барьсан байж магадгүй эсвэл нэг юм сул дорой мэдрэмж авсан байж магадгүй. Жишээлбэл нөгөө жимэнд явчаад би ингээд амар хүнд жингээр шахаж чадахгүй байна гэж өөрийгөө жоохон голох ч юм уу те би мэдээ жоохон дургу хөрөх тиймэрхүү юм бас басан байж магадгүй те тэрэнд чинь болохоор яг энэ Archangel Raphael гэдэг сахиусан тэнгэр бас тусалж өгч байгаа сахиусууд нь бас тусалж өгч байгаа гэдгээ одоо илэрхийлж байна гэсэн үг. За тэгээ энэ донд бас эмч цэвлэгч юм хүмүүс бас байгаа байж магадгүй. Тэр нь болохоор зүгээр баталгаажуулалт болоод ороод ирж гин гэсэн үг. За тийм биш бол санаа зовох хэрэггүй шүү. Буруу группийг сонгосондоо биш ээ. Зүгээр энэ бол хамааралгүй зүгээр заримын хувьд бол энэ тохироод бүр илүү баталгаажуулалт болж өгч байгаа. За дараагийн oracle үзрээ татаж харъя. Soulmates сүнсний найзууд engagement-ийн за хайр дурлалын тал дээр ямар нэгэн байдлаар хэн нэгэнтэй илүү гүнзгийрэх боломж тун утгагүй орж ирэх болно. За тэгэхээр хэрвээ гэрэлцсэн хүмүүс байгаа бол мөнгө хурмаа хийх, за альсвал хостойгоо их нэртэйгээ нөхөртөөгөө бүр илүү татнасах. За юугаа сүү тавьсан хүмүүс байгаа бол хормой хийх, гэрэлтэй батлуулах, үргэж байгаа хүмүүс бол сүү тавих, бэр гуйх, харилцаж байгаа хүмүүс бол албан ёсоор үргэж эхлэх. За бүр сэв сингл байгаа хүмүүс маань болохоор зэрэг хинэгдээ шинээр танилцсан ийм боломж бол тун утгагүй нэгдэж гарч ирж байна. Энийг сахиусууд нь та ядад амлаж байна. За маш гоё дэмжсэн мессежүүд гарч ирж байна. За одоо ингээд oracle үзрүү бишээ тарих үзрүүдээс өгч харъя. За High Priestess, Seen Us, King of Cups бараж орж ирсэн байна. За Devil, Page of Cups. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор Knight of Pentacles. За romantic message орж ирж байна. За энэ донд хэрвээ ямар нэгэн жоохон угаасаа за таад мэдчихэж байгаа дөө угаасаа л ингэ явахгүй харилцаанууд байгаа хүмүүс бол энэ хүмүүсээс салах шийдвэрийг тун утгагүй гарах болно. Энэ хүмүүсийг яг байгаагаар нь харах болно. Энэ хүмүүс танд ингээл нэг л амар сэтгэл хөдлөл өндөртэй те хоёлаа ингээл амар үерхээр бараг л гэрлийн ухааны юм яриаггүй байсан ч гэсэн тийм мэдрэмж төрүүлснэг гинт алуу болж молдог нэг юм токсик хүнээс салгаж байна.
Тэгээд угаасаа энэ бол ингээд амар худлаа байсныг та бол анханасаа жоохон мэдчихсэн. Угаасаа улаан туг нь бол гэлэлцэж байсан боловч тухайн үедээ та өөрөө зүгээр яг нэг юм амьдралаа зүгээр илүү амттай болгомоор байсан болохоор, хостой болгомоор байсан болохоор ч юм уу энэ хүнийг амьдралдаа оруулж ирсэн бол та. За энэ бол сингл хүмүүстэй илүү холбоотой болов уу? Аль эсвэл угаасаа амар тийм токсик харилцаанд байгаа ийм хүмүүст маань илүү холбоотой байх болно. Тэгээ та энэ хүний яг жинхэнэ төрхийг тун удахгүй харах болно. За тэгээд ингэснээрээ та энэ хүнээс явах шийдвэрийг гаргаснаар яг жинхнээсээ өөрийнхөө soulmate буюу таны яг жинхэнэ сүнсний найз, тань үнэхээр ээлтэй, танд жинхнээсээ хайртай зүрхсэлээр холбогдож чаддаг тэр хүмүүстэй орон зайг нь гаргаж бэлдэж өгөх болно гэж гарч ирж байна. За тэгээд та хэдийн маань зүүн совин маш их сайжрах болно. Тэгээ өөрөө өөртөө илүү анхаарал тавьсан ийм цаг үе рүү шилжин ороход бэлэн болсон байна гэдгийг сахиусууд нь сануулж байна. За хэрвээ энэ дунд таныг гомдоодог, таны одоо сэтгэл санаагаар амар тоглодог, нэг өдөр ингээл мессеж хүчижсэн, нэг өдөр гинт алуу болдог, аль эсвэл тантай амар тэнэг хэрүүл хийдэг, аль эсвэл яах гээд байгааг нь мэддэхгүй ингээл нэг байгаа л гэдэг нэг ийм хүмүүстэй байгаад байгаа бол одоо жоохон эртгэн шиг ингээд сэрээд энэ хүмүүсийг байгаагаар нь хараад потенциалд нэтгэх шиг одоо байгаа танд харуулж байгаа тэр дүр зураг, тэр үйл хөдлөлтөөрийн шинжилгээ хийгээд энэ хүмүүсийг байгаагаар нь харах хэрэгтэй байна. Энэ хүмүүст бол жоохон тийм чөтгөрлөг талууд бол байгаа. Тэр талуудыг нь жоохон хараад өгөөч, нүдэ нэгээч гэсэн сануулга сахиусуудаас нь ирж байна. Тэгээд энэ хүмүүсийг тавьж авахаас юусаа аах хэрэггүй гэдэг байгаа байхгүй юу? Энэ хүмүүсийг тавьж авахаас юусаа аах хэрэггүй. Тийм ээ, түрүүний нөгөө нэг иш татсан дээр бодоход ч гэсэндээ тэгээд 49 дэх хоцсон шүү дээ. Би дахиад гаргаж ирж хараа. Тийм ингээд халуун талж хүтэнд хөрсөн ч тариан талбай дээр бүтэнсээр өдрийг бардаг болов. За эндээс надад юу харагдаж байна гэхээр энэ хүний төлөө ингээл өдөр хоолгоо ингээл бодоол мессеж хүчээл ааш зангийн олохгүй бол таалагдах гал ингээл амар хичээл тэгээд байгаа зав. Тэгснэ нэг үйлрэлийг л дэмий өнгөрөөхөд бүхний алддаг гэд. Тэгээ нэг өдөр л та мессеж бичихгүй, нэг өдөр л тэр хүний ая талыг засахгүй, нэг өдөр л тэр хүнд жоохон онцгой зангарах юм бол энэ хүн таны угаасаа ингээд атганаас ч ингээд гараал явах нь угаасаа ойлгомжтой байгаа даа. Let them. Тэдний явуул гэж гарч ирж байна манайхаа. Тэгээ энэ дээр бол ингээд нэг юм айж магаадах юм ерөөсөө байхгүй. Ягаад гэвэл таны дараа нь хүлээж байгаа юмнууд нь маш гайхалтай юмнууд байгаа байхгүй. Нэгдүгээрт та одоо хүний араас гүөх биш өөртөө юм хүлээж авдаг тэр энерги рүү шилжиж орно. За энэ бол эмэгтэйчүүдийн хувьд маань бол бүр чухал. Яг эмэгтэйлэг энерги давмгаа, эмэгтэйлэг энергиээр амьдардаг хүмүүсийн хувьд энэ энерги маш чухал. Та хүний араас гүгээд хүний ая талыг засаад хүнийг ингээд за өнөөдөр яаж юу хийж байна тийм үү гомцонч гомдоогоо царайлаад ингээд яваад авах бол таныг эмэгтэйлэг энергиэс ч салгаж өгч идэг. Зүүн сан гэж хаана таны үзэсгэлэн гоноос ч барна амар онцгой. Тэгэхээр энэ энергийг өөртөө буцааж авах боломж чинь энэ хүнийг явсны дараа л гарч ирнэ. За тэгээд 9-ийн зоос болохоор зэрэг та илүү үзэсгэлэнтэй, илүү өөрөө өөрлөгөө ингэж энерги цутгасан тий бүр ингээд илүү үзэсгэлэнтэй, илүү тийм чамин заяа. Тэгээд ийм илүү люкс амьдрах тэр боломж нь энэ хүнийг авалж ижил гарч ирнэ. За яг доктортой харилцаанд байгаа хүмүүст бол энэ харилцаа биш энэ мессеж бол хамаагүй болоо авчихнэ. Тэрнээс биш ингээд зүгээр сайхан аз жаргалтай байж яснаа. За шулуун март гэж хэлсэн юм чи ингээд хосоосоо саллах нь бол амар тэнэг асуудал тийм үү. Тэрийгээ тагаад маань өөртөө мэдж байгаа х гэхдээ би анхааруулга маягаар хэлж байна. Энэ бол яг нэг юм токсик харилцаанд байгаа гэдгийг өөртөө мэдж байгаа тийм хүмүүст зориулагдсан мессеж байх нэ. За тэгээд энэ хүнийг тавьж авалж чадах юм бол таны хувьд яг хаанч явсан гэсэн илүү гэр орондоо байгаа юм шиг тухтай мэдрэмжийг авах болно. Яг одоогоор энэ хүн таны тухтай мэдрэмж болцсон байгаа даа. Гэхдээ яг үнэндээ тийм тухтай байгаа даа нүг хэрэг ерөөсөө тийм биш байгаа байхгүй. Зүгээр л та таньдаг мэддэг. Зүгээр л энэ хүнийг би мэддэг. Тийм учраас тавьж явуулахыг хүсэхгүй ингээд бариад байна гэсэн үг. Тэгээ та энийг хичээл зүтгэлээ ингээд татхад энэ хүндэртэй тэргөө зүгээр л ингээд алга болохоор байна. Тэгээ тийм учраас тэр хүмүүсийг алга болоход нь туслаад өөрийнхөө ингэж амар хичээгээд байгаа энэ энерги өөрлөгөө буцааж татах хэрэгтэй. Энэ энерги та өөртөө зориулах хэрэгтэй. Тэгэх юм бол яг ийм гоё зүйл таны хүлээгээд байгаа байхгүй тий. High priestess болохоор зэрэг яг ийм зүүн савнгийн охин тэнгэр гэж би нэрлэдэг.
зүүн сав сатаа өөртөө юу хэрэгтэйг мэдчихэдэг, өөртөө хэрэгтэй зүйлээ яг ингээд ийм соронзын энергиээр өөрлөгөө татчихэдэг. Намблаг, үзэсгэлэнтэй, хүчрхэг ийм эмхтэй харуулдаг үзэгдэг. 9 зоос болохоор зэрэг чинээлэг, өөрийнхөө барьж байгуулсан гахалтай цэцэрлэг түрээлэнд хамгийн чамин хувцснуудаа өмсөд гар дээр ингээд тотмот барьцсан тий. Ингэсэн байж байгаа хүнийг харуулдаг. Тэгэхээр яг энэ энерги рүү шилжиж ороход танилаа болоод байгаа зүйл бол энэ нэг юм худлаа ярьсан, хөдөлж өгдөггүй, сэтгэл хөдлөлөөр чинь тоглолдог нэг юм залуу байна. За залуу гэж хэлсэн дуучлаараа зармийнх нь хувьд эмэгтэй хүн гэсэндээ байх магадлалтай. Гэхдээ ялцч нэг King of Cups, Page of Cups энэ маань дандаа эрэгтэй дүртэй учраас би өөрөө ирэхгүй эрэгтэй дүрээр нь хэлчихлээ. Гэхдээ миний видеог үзэж байгаа хүмүүс маань мэддэг бах те би хүүсийг бол нэг яриад байдаггүй. Ерөнхийдөө дандаа эрэгтэйлэг, эмэгтэйлэг эрчмүүдийг, энергиудыг ярьж байдаг шүү. За ерөнхийдөө бол 2 дугаар группийн дээр ийм мессеж гарч ирсэн. За би энэ 4 дугаар гэр дээр нэг нэмэлт мессеж амархан 4 дугаар гэр дээр ингээд гэр бүл мүлтэй холбоотой, гэр оронтой холбоотой юм ярмаар ан гэснээр тэгээд байхгүй болчихж байгаа надад жоохон тийм хэм байна. Тэрэн дээр тодруулга өгнө үү? Тэгээд нэг бас сайн орж ирж байгаа мессеж нь юу вэ гэхээр зэрэг та энэ хүндээ, энэ токсик хүндээ чин сэтгэлээсээ зүрхнээсээ хайртай юм уу гэвэл бас яг тийм биш байгаа гэдэг. Энэ бол хайр гэхээсээ илүү хамаарал болцсон зүйл байна. Та энэ хүнийг зүгээр амар тухтай, таньдаг мэддэг тий нэг юм уучраа алдсан дахиад нэг өөр хүнтэй танилцахаас зүгээр дургуйч хүрээд залхуураад энэ хүнийгээ тогтоож үлдээчих гээд байгаа л юм яа. Одоо энэ бол зүрхэн хүрднээс гарч байгаа жинхэнэ хайр гэхээсээ илүү мэлмийн хүрднээс гарч байгаа бодлын төрөгдөл байна. Энэ харилцаанаас болоод биш үү те та хэдийн маань хувьд юу яагаад байгаа юм бэ? Энэ харилцаанаас болоод та хэдийн маань хувьд гэр бүлтэн амар тийм онцгой уур амьсгал бүр мэдсэн мэдээгүй орж ирээд байгаа юм байна. Жишээлх юм бол юу гэдэг та энэ хүн хамаг анхаарлаа хандуулж байгаа болохоор гэр бүлийнхэндээ анхаарлаа хандуулж чадахгүй байгаас болоод угаасаа тийм сайн шалтгаан бүлтэр хэрүүл урвал те нэг тиймэрхүү түнжэнгүй байдал жоохон явагдаад байгаа байж магадгүй. Тэгээд танаа гэрийн хинжин таныг болохоор зэрэгнүүд яагаад юм болоо гэд нэг тийм таны учрыг олохгүй ингээд тэрнээс болоод бас нэгэнгүүл нэг юм жоохон учраа олохгүй жоохон тохгүй тэгээд байгаа байдал бол ажиглагдаж байна. Тэгэхээр энэ харилцаа таны боцноос ч илүү танд нөлөөлөд байгаа учраас одоо жоохон өөрийгөө хайрлаад өөрийгөө хүндэтгээд энэ хүнийг тавьж оруулах цаг нь бисэн байна гэж гарч ирж байна. За юм байна. 4-р группийнхэнд маань бол иймэрхүү мессежнүүд орж ирлээ. За одоо би нэмэлт хэсэг рүү орох чинь. За нэмэлт хэсгээрээ болохоор юу асуух вэ гэхлээр зэрэг за энэ хүн нь яг таны талаар юу гэж бодоод байгааг нь харж өгүүлнэ. За 2-р болохоор зэрэг та хоёрт ирээдүй байна уугүй юу? Тэ үнэхээр засах арга байна уугүй юу гэдгийг харж өгнө. За тэгээ 3-р болохоор зэрэг таны үнэхээр хэрвээ боломжгүй энэ харилцааг татуусгахаар шийдсэн байгаа бол таны дараагийн орж ирэх хайр дурлалын харилцаа чи ямар харилцаа байх вэ гэдгийг харж өгөх ийм нэмэлт уншлага болох нэ. За нэмэлт хэсэг бол заавал авах шаардлага байхгүй. Энэ хүртэлх мэдээлэл нь бүрэн бөгөөд хангалттай мэдээлэл бол мөн. За гэхдээ яалтчгүй таны үнэхээр амар таарсан 4-р групп бол тань үнэхээр таарсан болвол нэмэлт хэсэг дээр бас тантай холбоотой хамааралтай нэмэлт мессежнүүд орж ирэх магадлалтай. Энэ тань үнэхээр сонирхолтой санагдаж байгаа юм бол заврын дагуу ороод шууд тултаад авах боломжтой, шууд хүлээж авч үзэх боломжтой шүү. Заавал хүлээж мүлээгдэх шаардлага байдаг байгаа. За тийм байна. Тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ нэмэлтийг худалдаж авах хүсэж байгаа бол пин комент буюу хамгийн ихний комент дээр үлдээсэн холбоосоор ороод заврын дагуу худалдаад авч болно. За тэгээд нэмэлт авсан ч бай, аваагүй ч бай. Өдрөө сайхан өнгөрүүлцгээрээ дараагийн бичлэгээр уулзаа. Бүгдээрээ баярлалаа. 5-р групп гэх юм маань уншлагатай тавтай морил. За анхудаа 5 групптэй уншлага хийж үзэж जैन 5-р групп гэж хэлэх сонирхолтой байна. За тэгээд 5 групп бас гаргасан нь ганц одоо энэ удаад миний хийж байгаа шинэ зүйл биш. Би бас энэ удаад 2 өөр шинэ элемент тарин уншлага руугаа оруулж ирж байгаа. За нэг нь болохоор зэрэг би номноос биш татна. За энэ нь болохоор зэрэг Юха гэдэг зохиолчийн амьдрах уу гэдэг ном таад маань уншиж үзчихсэн байж магадгүй Tactile Publishing-ийн гаргасан ном. За айгу алдартай зохиолоо ихэнх нь баг уншсан л ах. Тэгээ энэс би дурын нэг юу сонгоод
хуудас сонгоод за тэмжээнээсээ тоог нь харна, мөн дээрээс нь хамгийн их нүдэнд тусаж байгаа нэг өгүүлбэрийн та эцэд уншиж өгөөд энэ уншлагатайгаа холбож өгөх байгаа. За мөн дээрээс нь би 150-нгоороо 5 групптэй зориулаад 5 ширхэг юм өөр нэг өгүүлбэр бүхий мессежүүдийг татсан байгаа. Тэгээ тэрийгээ бас та эцэдээ уншиж өгөх болно. За эхлээд энэ өөрийнхөө бичсэн энэ мессежийг та эцэд уншиж өгье. За хэрвээ та гэрэл гээгээ хайж байгаа бол та өөрөө гэрэл гээгээ гэдгийг санаарай гэж байна. За цэнхэр өнгөөр бичсэн би бас нөгөө нэг өгүүлбэр болгоно ерөөхдөө өөр өнгөөр бичсэн байгаа. Тэгээ цэнхэр өнгө гарч ирсэн. Гэхдээ цэнхэртэй юм амар лайт цэнхэр гэхлээр надад илүү за хоолой хурд болон титэм хурд санаанд орж байна. Тийм тэгэхээр та хэд маань бол бас нэлээд юм дээгүүр татамжийн энергитэй хүмүүс гэх юм уу, эсвэл дээгүүр татамжийн энергитэй болгож байгаа хүмүүс байж магадгүй. Тийм тэгээ титэм хурд нэлээд нээлттэй, хоолой хурд нээлттэй ийм хүмүүс байж магадгүй наа. За тэгээ энэ удаад болохоор зэрэг хэдүүлээч яг одоо сонсох ёстой мессеж гэсэн тэгээ сахиусуудынх нь явуулж байгаа мессежийг уншиж байгаа учраас за эхлээд астро шоу хийе. За санчир гарч ирсэн, хилэнц гарч ирсэн. За тэгээ стори гарч ирсэн. За та хэд маань ялцчихгүй одоо тун удахгүй. За зарим нь болохоор зэрэг ямар нэгэн байдлаар өөрийнхөө сүнслэг амьдралыг илүү хийх болно. Сүнслэг зүйлс суралцаж эхэлнэ. Сүнслэг мэдлэгийг хураах болно. За нөгөө талаас болохоор зэрэг ийш тийш аяллаар явах хүмүүс аашгүй нутаг орон солих нүүх суух тийм хүмүүс байж магадгүй. За мөн дээрээс нь ямар нэгэн одоо дээд түвшний тийм боловсролын диплом ч юм уу тиймэрхүү юм горлох зэрэг иймэрхүү юм зүйлс хийж магадгүй. Бакалавра хийсэн хүмүүс маань мастер хийсэн хүмүүс маань доктор эсвэл 10 жилээ төгссөн хүмүүс маань бакалаврт явах ч гэдэм үү. Тиймэрхүү юмнууд бас удахгүй болох ч байгаа гэж магадгүй. Тэрийг нь хөндөж бас ахиусууд нь мессеж өгмөр байгаа бололтой. За тэгээ санчрын нэрэг гарч ирсэн гэхлээр ерөнхийдөө бол надад энэ дээр юу гэж орж ирж байна гэхлээр за таад маань өнгөрсөн хугацаанд одоо маш их хичээсэн. Тэр хичээлийнхээ үржил шимийг удахгүй хүртэж байна гэж гарч ирж байна. За санчрын нэрэг их байгаа гэж харахаар зэрэг 5 дугаар группыг сонгосон хүмүүс дунд Матын ордныхон, Хумхын ордныхон байх магадлал өндөр байна. За мөн дээрээс нь хилэнц гарч ирсэн учраас хилэнцийн ордныхон байх магадлалтай нар сар мандалттай. За гэхдээ заавал биш. Хэрвээ таарахгүй бол энэ дээр санаа зовох хэрэг байхгүй шүү. За ямар ч байсан ийм мессеж гарч ирсэн. Тэгээд та хэд маань бол бас нэлээд ямар нэгэн сүнслэг талын мэдлэгээ дэвшлүүлэх, магадгүй шулмын зан үйл суралцах, шившлэг хийх, манифест хийх, зан үйл хийж мэх гээд айгүй хүсчихсэн байж магадгүй. Тэгвэл одоо бол яг эхлэх цаг нь үнэхээр мөн шүү, зөв шүү гэж сахиусууд нь баталж өгч байна. За тэгээ одоо болохоор зэрэг хэдүүлээ. Би тариа үзэрнээс эхэлнэ. Тариа үзэрнээс эхэлмээр байна. За та хэдийн маань хувьд judgment үзэг буруу орж гарч ирсэн байна. За temperance үзэг буруу харж гарч ирсэн байна. За Knight of Pentacles бас буруу орж гарч ирсэн байна. Devil үзэг буруу орж гарч ирсэн байна. За Four of Swords бас буруу орж гарч ирсэн байна. За бүгдээрээ буруу харж гарч ирсэн тохиолдолд би бол шууд зөв харуулдаг байж байгаа. За гэхдээ энийг бол бас мэдээж хэрэг тооцоод аваад үзчихье. Та хэд маань сүүлийн үед нэлээд энергийн бас жоохон блоктой байгаа бололтой. Энергийн блок гэхэлэр зэрэг зүгээр ямар нэгэн байдлаар жоохон тийм нэгэн burnout ажлаас халсрах хамшинж за эсвэл нэг юмыг бүтээх гээд нөгөөтг нь бүтэж өгөхгүй маш их удаж байгаа байдал. За тийм дөрвийн сэлэм энэ гарч ирсэн гэхэлэр ерөнхийдөө яг одоогоор нэг юм гацалтанд орсон байгаа харагдаж байна. Айгүй их юм хийхийг хүсээд байдаг. Гэтэл тэр нь ерөөсөө гадаад амьдрал дээр нь биелэж өгөхгүй. Тэрийгээ дагаад та өөрөө ч гэсэндээ одоо бүр ингээд ямар хэцүү юм бэ гэдээ бүр ингээд яахаа мэдгүй байдалд орсон. Яг л нэг юм гацаанд орсон, хөлөөлцөн, тошуулсан юм шиг байгаа харагдаж байна. Юмс амар удаашралтай. За энийг юунаас харж ийнэ гэхэлэр зэрэг зоосны жанжин болон дөрвийн сэлмээс бол харж байна. За энэ бүхэн нь ямар учиртай юм бэ гэхэлэр зэрэг та бүхэн маань маш амьдралынхаа чухал үе дээр явж байна. Нийтдээ 3 ширхэг их арканагийн хөзөр гарч ирсэн. За мөн дээрээс нь энэ мессеж нь болохоор зэрэг хэрвээ та гэрэл хийгээ хайж байгаа бол өөрөө гэрэл юм шүү гэдгийг санаараа гэсэн байгаа. Тэгэхээр зэрэг та маань яг одоогоор нэг юм харанхуй нөхөнд унтсан зөв чиглэлгүй байгаа харагдаж байна. За тэгээ санчрын энерги санчир бол бас хүмүүсийг жоохон боогоод байдаг талтай, амар шахаад байдаг, шахаанд оруулаад байдаг талтай.
Тэгэхээр энэ дээр зүйлээ яаж хөдлөх вэ? Энэ энергийг яаж одоо жоохон тавих вэ? Өөрөө яаж хөдөлгөөнд орж эхлэх вэ гэдэг талаас нь зохиосууд нь мессеж өгөхийг хүсэж байгаа харагдаж байна. За нэгдүгээр талаар зэрэг та гацаанд орсон юм биш ээ. Таны амьдралд маш том өөрчлөлтүүд орох гэж байгаа учраас нөгөө нэг шуурганы өмнөх нам гом гэдэг шиг тийм үе дээр явж байгаамаа. Тийм болохоор зэрэг энэ дээр ингэж амирах гутрах хэрэггүй. Харин ч хэрвээ танд уйдах, альсвал амрах, гацах тийм боломж байгаа бол тэрэндээ талархаад бие сайхан сул тавиад Netflix-аа үзээд өөрийгөө жаргаагаад байж. Ягаад гэвэл тун удахгүй таны амьдралд маш том өөрчлөлтүүд орж та маш том зүйлсүүдийг хийх шаардлага гарнаа, маш завгүй болно гэдгийг бол харуулж байна. Яг одоо таныг ингээд байгаа байранд нь байлгаад байгаагийн шалтгаан юу вэ гэхээр зэрэг таныг өөрийнхөө өнгөрсөн амьдралд дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байгаа гэсэн үг. За мөн дээрээс нь одоо удахгүй орж ирэх гээд байгаа энэ шинэ амьдралынхаа үе дээр яг юуг илүү өөрийнхөө амьдрал руу оруулж ирэх юм бэ гэдэг тэр зөв чиглэлээ тодорхой болгох дээр л анхааруулах гэдэг. Та ингээд тохгүй байдалд байна гэдэг нь тэр тохгүй байдлаас гарахын тулд ямар нэгэн арга замыг хайж эхлэх энэ нь өөрөө бас нэг төрлийн өдөөлт муу юм аа гэдгийг сануулж байна. Тэгээ энэ дээр бол зүгээр л амар сайн төвчээртэй байгаад энэ цаг үеийг бол ингээд за надад олдсож байгаа юм нам гом үе юм аа гэж хүлээж авах юм бол тэр өнцгөөс нь харах юм бол харин ч их таатай үе байх болно. Яг гэвэл энэний дараагаас та үнэхээр одоо завгүй тэгээ үнэхээр ингээд амар юу илээ гэтлээ одоо шаргуу хөдөлмөрлөх үе удахгүй их гэж байгаа учраас аль болох юм баланстай тайван байхыг хичээгээрэй гэж сануулж байна. За мөн дээрээс нь энэ гацааныхаа үеэр та өөрийнхөө дотоод одоо юм чөтгөрлөг талуудтай нүүр тулах болно. Яг юу хүсэж байгаа нь амьдралын материалын байдлаас юу хүсэж байгаа нь таны өөрийн чинь одоо гацаанд оруулаад байгаа тэр зан чанарууд нь юу юм гэдгийг өөртөө чинь маш тодорхойгоор ил болгож гаргаж өгч байгаа. Ингэснээр та дараагийнхаа тэр завгүй үед би ингэж идэг да. Надад нэг иймэрхүү одоо сөрөг талууд байдаг да. Сөрөг зан чанарууд байдаг да. Тэгэхээр би энтэй яаж нүр тулах вэ? Яаж энэ тэрийг давж тулах вэ гэдэг дээр маш тодорхой байлгах үүднээс таныг бэлтэж өгч байгаа үе юм аа. Энэ үеийг давж гарсны дараанаас та үнэхээр л нэрээ үнэхээр яг жанжин имшүүл зүтгэх болно. Морин дээрээ суугаад өглөө алган гардаг. Ийм үед таны хүлээж байгаа учраас яг одоогоор зүгээр яг өөрийнхөө сул талуудтай танилцаад өөрийгөө хүлээн зөвшөөрөх юм дээр нь хүлээн зөвшөөрөөд анагааж идэх юм дээр анагааж идгээгээд дүгнэлт шинжилгээ өөртөө хийгээд сэтгэлээ барьж сураад төвчээртэй байж сурах ийм маш чухал үе явж байгаамаа гэдгийг харуулж байна. За би нэмэлт амаараа жажмент дээр нэмэлт авъя. Тодорхойлол өгнө. За яг хоёрыг гаргаж ирсэн баярлалаа. За бас нь бол тодорхой байна. За сахиусууд нь ингэж хэлж байна. Юун дээр одоо яг дүгнэлт шинжилгээ хийх ёстой юм бэ гэсэн чинь юунаас цогтоод байгаад дээрээ анхаарлаа хандуулаа гэж. Та яг одоо өөрийгөө ингээм амар гацаанд орсон өнтер гэж бодоод байгаа боловч яг үндэ нэг юмнаас цутаагаад байна. Хэрвээ та юунаас ч цутаагаагүйсэн бол энийг гацааны үе гэж бодохгүй зүгээр л амар гой амралтын үе гэж бодно. Тэгэхээр яг юунаас цутаагаад байгаа юм болоо? Алкогольны хэрэглээтэй холбоотой болж ямар нэгэн дондолттой холбоотой байж болно. Найз нөхдийн хүрээлэлтэй холбоотой байж болно. Хамтралтай холбоотой байж болно. Нийгэмд эзлэх байр суурьтай ч холбоотой байж болно. Эдгээр зүйлс дээр маш сайн дүн шинжилгээ хийгээд энэ донд ямар нэг зүйлээс нь цутаагаад байна уугүй юу гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэгээ юунаас цутаагаад байгаагаа бариад авсан цагт тэрнтэй нүүр тулах хэрэгтэй. Цутаахаа болно гэсэн үг. Тэгж чадах юм бол та дараагийн амьдралынхаа мөчлөг дээр энэ алдааг давтаж гарахгүй байхгүй. Жажмент хүзрийн ингээд юуг нь харах юм бол зургийг харах юм бол сахиусан тэнгэрийг дүрсэлсэн байна. Дундаа юм амар том нүдтэй. Тэгэхээр яг ингээд та өөрийгөө яг нэг юм өөр нүдээр харж байгаа юм шиг харах хэрэгтэй гэсэн. 3 дахь хүний нүдээр харж байгаа юм шиг хараад яг юун дээр алдаад байна. Юун дээр алдаа гаргаад байна. Юунаас цухтаад байна гэдэг дээр анхаарлаа хандуулаад өөртөө маш сайн дүн шинжилгээ хийх хэрэгтэй энэ үеийг ашиглаад. Тэгээ та өөрийгөө гацаанд орсон байна гэж бодгоо болох хүртэл энэ үе чинь дуусахгүй.
хизээ би би гацаанд орсон байна гэж бодхоо болно. Тэр үеэс л энэ гацаа гэж нэрлээд байгаа юм чинь байхгүй болно. Гэхээр ойлгогдож байна уу? За ямар нэг зүйл дээр амар их баланстай тэнцвэртэй байх хэрэгтэй байна гэсэн тэр нь юу юм болоо гэж тодруулаад асуухад болохоор зэрэг за сэтгэл ханамж болон өөр өөртөө хатуу ханддаг энэ хоёр байдлын тэнцвэрийг олох хэрэгтэй гэж. Та сэтгэл ханамжтай байхын тулд заавал өөрийгөө ташуурдах хэрэгтэй юу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэ одоо жишээлх юм бол за би ингээд амар гоё мундаг он завдаг хүн баймаар байна гэд хүслээ зөө. Тэгэх юм бол би ингээд амар гоё сэтгэл ханамжтай байж чаднаа гэд бодлоо. Тэрэндээ хүрэхийн төлөө заавал та өөрийгөө би тэнийг би залах уу, би чаддгүй өнтер гэж янз бүрээр өөрийгөө тэгж хэлэх шаардлага байдаг уу? Тэгээ энэ хоёрын хоорондох юм нэг зоосны хоёр тал болоод байгаа энэ байдлыг анзаарч харах хэрэгтэй байна. Тэгээ тэрнийхээ тэнцвэрийг барих хэрэгтэй байна. Тэрний оронд өөрийгөө урамшуулад тэгээ хичээл хийх бол гоё зүйл юм аа. За энэ удаагийнхаа шалгалтын дээр би C авсан байсан ч гэсэндээ дараагийнх дээр A авчих юм бол дундаж дүнгээрээ B олноо. Энтергээд ингээд нэг юм арай жоохон өөртөө зөөлөн хандах дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдүүлээ өөрийгөө маш их хүчтэйгээр ингэж ташуурддаг, өөрийгөө амар их гисгэн цэрлүүлдэг. Энэ байдал бол одоо дуусгай болох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол та хэр хол явах юм бэ? Тийм үстэй өөрийгөө ташуурдаад хүн хэр хол явах вэ гэдгийг өөрөөс асуух хэрэгтэй. Ийм цаг үе дээр ирсэн байна. Эдгээр зүйлстэйгээ нүүр тулах цаг хэдийнэ болсон байна гэдгийг сануулж байна. За одоо болохоор зэрэг Oracle хүзрүүдэд харъя. За Oracle хүзрээс сухиж харахад эхнийх нь мессеж болохоор зэрэг Shanti гэдэг сахиусан тэнгэр гарч ирсэн байна. За би бол амар амгалангийн сахиусан тэнгэр юм аа. За би өөрт ч маш гайхалтай амар амгалан болон за илүү одоо дардам замыг бэлдэж өгч гинэ гэж хэлж байна. Тийм тэгэхээр яг одоо ингэж энэ өөрийнхөө сүдрийн талуудтай үзэлцэх нь тий одоо яг ингэж өөрийнхөө энэ сөрөг зангуудыг өөртөө муухай хатуу ханддаг байдал тий иймэрхүү зүйлсүүдээ олж харах нь дараагийн амьдралыг үнэхээр амархан болгож өгөх арга зам юм аа. Тийм учраас сахиусан сахиуснууд нь тантай энэ дээр чи илүү их холбогдож өгөхийг хичээж байна. За тэгээд та бусдаас ингээд нэг юм гэрэлтгийгээ хаагаад тэгээ бусдаас нэг юм магтаал, бусдаас нэг юм зөвшөөрөл хаагаад байдаг. Гэтэл та ч өөрөө гэрэлтгээгээ шүү дээ. Тэрийг амар мартцсан ингээ өөрөө би ингээд амар тийм бурхны хайртай хөөхөд би бол өөрөө гэрэлтгийгээ гэдгийг ингээ мартцсан өөрийгөө амар нэг юм боол мэтэр ингэж үзээд өөрийгөө ингээ ташуурдаад байгаа нь үнэхээр муухай харамсалтай байна. Энийг одоо дуусгаар болгох хэрэгтэй байна. За law of attraction гарч ирсэн. Таны бодсон бодол болгон танд тэр дорой одоо үржил шимээ өгдөг хөрөнгө оруулалт юм аа. Тийм учраас юуг одоо хөрөнгө оруулалт болгоод байгаагаа анзаараарай. Тийм өөрийнхөө бодлыг бол илүү ийм хайраар дүүрэн амар амгалангаар дүүрэн болгох одоо тэр хүчин танд байгаа. За тэгээд үнэхээр хүсэх юм бол бид таныг илүү өндөр одоо ийм давтамжийн энерги рүү шилжүүлж өгөхөд бэлэн байна гэж хэлж байна. За түрүүн би та хэд юу жилээ илүү өндөр давтамжийн энергитэй болох гэдэг юм болов эсвэл угаасаа өндөр давтамжийн энергитэй хүн юм уу гэж хэлжсэн. Яг тэрний маань одоо мессеж бол гарч ирж байна. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг та хэд маань яг одоогийнхоо байгаа энергиэс өөрийгөө трансценд хийх чинь трансцендed бясалгал гэдэг хүмүүс юм яриад байдаг шүү дээ. Трансценд хийнэ гэдэг нь болохоор зэрэг ямар нэгэн зүйлийг артаа орхиод тэрний дээр гарахыг хэлдэг байхгүй. Тэгээд та хэд маань яг трансценд хийхийн өмнөх үе дээрээ явж байна. Трансценд хийх буюу одоо гэгэрлийн нэг алхмыг хийж байгаа гэсэн үг. Трансценд хийхийн тулд яах ёстой вэ гэхээр зэрэг одоо байгаа үе шатаа бүрэн гүйцэд давж туулах хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр за би өнөөдөр гацаанаас гармаар байна. Би ингэж гацалтанд орж баймааргүй байна. Хөдөлгөөнд амьдрал маань өрнөлтөө хөдөлгөөнд ороосаа гэж би хүсэж байна гэд өөрийгөө сатааруулаад ингэж явж болно. Гэхдээ тэр бол трансцендент биш аахгүй юу? Тэр бол зүгээр өөрийгөө сатааруулаад ингэж явж исэн замаасаа ингэ хажуу тийш явчихж байгаа гэсэн үг. Тэрнээс биш дээш явж байгаа гэсэн үг биш гэж хэлэхээр ойлгогдож байна. Тэгэхээр та хэдийг бол яг одоогоор өөрийнхөө шин түвшинд те илүү одоо higher vibrates буюу өндөр юм давтамжийн энерги рүү орохын өмнөх үед бэлдэж байна. Тийм учраас энэ цаг үеийг за би энэ мессежийг та хэдтэйгээ хамт хүлээж авч байна. Энэ цаг үеийг үр дүнтэй өнгөрүүлэе гэж бодож байгаа болвол
өнөөдрийг хүртэл хийсэн зүйлсүүдэд дүгнээд юу танд садаа болоод байна, юу таныг гутраагаад байна, юу таныг зовоогоод байна. Тэр болгонтой нүүр тулах тусам энэ цаг үеийг жинхэнэ утгаар нь үр бүтэмжтэйгээр өнгөрөөж өөрийнхөө дараагийн сүнсний түвшин, дараагийн тавтамжийн түвшинлөө одоо бэлтжин гэсэн үг. Энэ үе шатыг алгасах боломж байхгүй. За маш хүчтэй мессеж үү. Маш хүчтэй мессеж. Тэгээд таны сахиусуд бол таныг одоо трансценд хийхийг те дараагийнхаа одоо гэгэрлийн нэг үе шатыг би таныг гэгэрх гэдэг хүн гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ трансценд гэдэг нь болохоор зэрэг одоо жишээлх юм бол ядуурлаас нэг мөсөн гарлаа гэж бодох юм бол та ядуурлыг трансценд хийсэн байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ ядуурлын одоо тэр тавтамжаас гараад дүүрэн баян тэр вибрац руу тэр тавтамж руу орж байгааг трансцендент гэж хэлээд байдیں۔ Тэгэхээр ямар нэгэн зүйлийг трансценд хийхин тулд энэ одоо өөрөөсөө дүгнэлт шинжилгээ хийдэг энэ сүдэрлэг талуудтайгаа нүүр тулдаг энэ шатыг алгасах боломжгүй шууд ингээ гэгэрчдэг юм гэж байхгүй гэдгийг хэлж байна. За маш хүчтэй мессеж орж ирсэн. Та бүхэн тэгээ хамтдаа хүлээж авч гин үс босч гин. За одоо дараагийнхаа оргил үзэрдэг татаж авъя. Энэчнээс би ингээд групп болгонд 2 уулын хөзөр татсан чи таарс дээр 3 гараад ирсэн. За кофе өхөл Dragonfly. За snake. Ямар солиотой юм бэ? Би аажна. Яа. Гурлаа нэг утгатай хөзөр энэ хөө. За кофе болохоор зэрэг ending ямар нэгэн зүйлсийн төгсгөл шинэ эхлэл growth буюу өсөн дэвжилт өөрчлөлт эрх чөлөө хувьсэл гэдэг хөзөр байна. Дараагийнх нь хөзөр болохоор сон гэдэг хөзөр. За сон хөзөр бол миний хувьд бас хувьслыг илэрхийлдэг. Маш сүнслэг ийм амьтан гинэ шавж байдаг. За тэгэхээр бас хараа adapt хувьсах чадвар тий өөрчлөлт. За things coming to light буюу тодорхойгүй байсан зүйлс тодорхой болгох. Юмсыг ойлгох, олж мэдэх. За тэгээд хөнгөн зөрөгтэй байх буюу би light hearted гэхээр илүү юмсыг хөнгөнөөр хүлээж авах. Тэр зүйл өөрөг чинь бэлдэж өгч гин гэсэн үг. За 3 дугаар нь болохоор зэрэг могоо. За могоо бол бас л хувьслыг илэрхийлдэг. Одоо могоо жил гарсан явж байгаа. Гэхдээ та хэд маань энийг бүр дараа нь 3 4 жилээр үзсэн байсан ч хамааралгүй. Яагаад би могоо жилийг дурдж байгаа гэхэл нөгөө могоо жил гарсан болохоор энэ жил амар олон хүмүүс могооны талаар ярьсан. Хуучин гарсаа гуйжуулаа шинэ харс гаргадаг шинжилэлт одоо өөрчлөлтийн жил мэл гэлтэй хувьслын жил гэж бүгд яриад байгаа учраас би онцолж хэлж байна. Тэгэхээр энэ мессежнээс нь үл хамааран ямар ч байсан энэ юу гэдэг могоо гэдэг хөзөр маань болохоор зэрэг бидний өөрчлөлт хувьслыг бас ярьж байгаа. Тэгэхээр та хэд маань үнэхээр өөрчлөлт гэдэг нь хувьсах гэдэг нь тэрний өмнөх нэг юм тогтун үе дээр явж байна тийм. За мессежийн хувьд болохоор зэрэг өрсөлдөөн, дайснууд, ухаалаг байдал, залтай байдал, за мөрөөрөө дандаа эргэж хардаг байх. The other woman буюу за энэ бол та хэзээ хамаагүй байна. За тэгэхээр ямар ч байсан гэсэн та хэд маань өөртөө сүдрийн талуудтай танилцах нь за магадгүй өөрөө ч амьдралд ингээд нэг юм могоо шиг мухай зан гаргаад байдаг мухай заван юм хийгээд яваад байдаг хорлмаануудаас салах тий. За тэгээд өөртөө хэрэггүй зүйлсүүдээ өхүүлээд авсан нь хийх шинэ эхлэлд бэлдэх. За тэгээд танд тодорхойгүй байсан зүйлсүүд тодорхой болох гэхэлэр ер нь энэ үеэр бас та хэд маань хүмүүсийн үнэхээр яг тарыг таних үе байж магадгүй гэр бүлийн нууцуд задарч магадгүй ер нь нэлээд нууцуд задрах үе ирж байгаа. Таны амьдралд байсан хорлмаанууд бол бас ил гарч ирнэ. Тэгэхээр эдгээр ийм том өөрчлөлтүүд гарч ирж байгаа шалтгаан нь та өөрийнхөө одоо байгаа бодит ертөнцийг трансценд хийгээд илүү одоо өндөр тавтамжийн энерги рүү шилжиж байгаа учраас юм аа. Ерөөсөө л ийм мессеж явж байгаа. За одоо болохоор зэрэг хэвдүүлээ. Ишлээ тийм. За 5 дугаар группийнхан 181 гэдэг тоо гарч ирсэн. 181 гэдэг таанууд та хэдийн маань хувьд чухалж магадгүй. 1 сарын 18 гэдэг тоо чухалж магадгүй. За
Фэншаа юу ч хоёроо төрүүлж алдаж байгаа зүрхэн зогсож байгаа шахсан одоо тэдний төлөө шаналлах хэрэггүй боллоо гэж байна. За тийм тэгэхээр энэ нь ямар утгатай яаж байгаа вэ гэхлээр зэрэг их хүн басныхаа хувьд хоёр хүүхдээр өчнөө л ачлуулсан гэсэн бас за энэ хэсэг ингээд миний нүдэнд илүү их туссан болохоор та хийдтэй уншиж өгсөн шүү. За тэгэхээр та хэд маань бас амьдралаасаа саяхан хин нэг 50 явуулсан гаргасан байж магадгүй хин нэгнээс салсан хагацсан бас байж магадгүй. Тэгэд яагаад энэ зүйлс тохиосон бэ гэхлээр зэрэг үнэхээр тэр хүмүүс танд ачаа аль хэзээ эзэн үзүүлсэн буюу тэр хүмүүсээс та сурах зүйлсүүдээ сураад тавьж явуулсан байгаа. За энэ нь мөн таны хуучин дүртэй холбоотой байж болно. Та хуучин хүнээ өөрийнхөө хуучин тэр одоо дүр зургийг тавьж явуулаад шин дүр зураг руу орж байгаа учраас тэр өөрийнхөө өнгөрсөн хувилбарт талархаад шинэ хувилбараа одоо хүлээж авах бэлтэж байгаа юм заагны үе дээр явж байна гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас төвчээртэй байгаад төсвөртэй байгаад өөртөө гарч ирж байгаа энэ тохгүй мэдрэмжүүдийг сөрөг мэдрэмжүүдийг тэрвж хүлээж аваад тань юу өгүүлэхээ танд юу харуулах гээд байгаа вэ гэдгийг нь харахыг сонгороо тэгж чадах юм бол энэ цаг үе ямар алтан гайхалтай гэрэл хийгээтэй цаг үе байсан бэ гэдгийг та хожим ойлгох болно. Тэгэд хамгийн сүүлд нь дахиад хэлэхэд та гэрэл хийгээ гаднаас харах хэрэггүй яа гэвэл та өөрөө гэрэл хийгээ юм аа. За иймээс ч орж ирлээ. За ерөнхийдөө одоо YouTube дээрх уншлага маань бол үгээр дуусаж байна. За нэмэлт хэсгээрээ бид нэр одоо юу үзэх гэж байна вэ гэхээр зэрэг нэгдүгээрт таны амьдралд одоо задрах нууцуудын талаар жоохон хинт авъя гэж бодож байна. Шууд яг нууцуудыг танд одоо шууд задлаад хэлэхгүй байх. Гэхдээ тэр нь ядаж юуны талаар байх юм бэ гэдгийг бол асуух боломжтой болж байна. За хоёрдугаар талаараа зэрэг таны дараагийн одоо энэ өндөр давтамжийн энергитэй тэр ертөнц ямар хөө байх вэ? Таны бодит амьдрал ямар хөө болж өсөх вэ гэдгийг харах болно. За тэрийг би гадаад ертөнц болон дотоод ертөнц гэж хоёр хуваая гэж бодож байна. Таны гадаад ертөнц ямар хөө байх вэ? Өөрөөр хэлбэл таны эргэн тойронд чинь ямар хөө болсон байх вэ? За мөн дээрээс нь та дотооддоо ямар хөө мэдрэмжүүдтэй явах вэ гэдгийг харсан ийм нэмэлт хэсэг болох нэ. За тэгэхээр дахиад базаад хэлэх юм бол нэмэлт хэсгээрээ эхлээд болохоор нууцуд ямар нууцуд задрахж байгааг асууна. Хоёрдугаар талаараа зэрэг энэ одоо том өөрчлөлт ирсний дараа таны гадаад ертөнц ямар байх вэ гэдгийг асууна. Гуравдугаар талаараа зэрэг дотоод ертөнц чинь ямар басан байх вэ? Та хувь хүнийхээ хувьд ямар хүн басан байх вэ гэдгийг асууж өгөх ийм уншлага болох нэ. За тэгээд нэмэлтийг бол заавал авах шаардлага байхгүй. Энэ хүртэлх мэдээлэл нь хангалттай бөгөөд бүрэн мэдээлэл мөн юм. За гэхдээ хэрвээ тань үнэхээр энэ групп таарсан бол энэ мэдээллүүд таны сэтгэлийг хөдөлгөж чадсан бол бас нэмэлт хэсгээс сонирхолтой мэдээллүүдийг хүлээж авах боломжтой гэж магадгүй гэж бодож байна. За тэгээд нэмэлтийг худалдаж авах гэсэн юм бол пин комент буюу хамгийн ихний комент дөрвөлдөөсөө холбоосоор ороод зааврын дагаа худалдан авалтаа хийгээд шууд хүлээж авч үзэх боломжтой, хүлээх шаардлага байхгүй. Ийм байна. За тэгээд нэмэлт авсан бол нэмэлтээрээ тунхдахгүй үлзээ, нэмэлт авахгүй гэж хэлсэн бол дараагийнхаа YouTube бичлэгээр уулзцаа. Бүгдээрээ баярлалаа.